бэлэн болгоо явж байна. Тэгээд хүн болгоны зэгийг олцох байлж байна. Жох удаан байж байгаа дэлгүүрээ авах гэдэг юм шүү. За сайн байцгаана уу сонсогчдоо. Манай подкастын шинэ оны эхний дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Буйна миний бий. Тэнгүү. Ока, сахар. Бид дөрөөс гадна нялцгай бидний найз оролцохоор хүрэлцэн ирээд байна. Yay! За, тавтай морил. Хай, за байна. Сайн уу? Сайн уу нялцгай? Сайн уу? Тамиг шүү. Намайг оролцуулсанд баярлаа. Чамайг оролцож байгаад бүр их баяртай байна. Тийм шүү. За тэгээ өнөөдрийнхөө сэдвийг ярих уу? За. Өнгөрсөн сэдвэр бидэд юу ярьлаа? За өнгөрсөн дугаард бид boundary буюу хил хязгаарын талаар ярьсан байгаа. Энэ маш сонирхолтой дугаар болсон гэдэгт найдаж байна. Яа тэгэхээр ядмаа маань мэрэгжлийн үүднээс маш олон төрлийн сонирхолтой мэдээлэл хуваалцсан. Үүнд болохоор ямар үүсэл гаралтай юм бэ? Хаана эхлээд хаана төгсдгийг, яаж юу н хил хязгаараа тавьдгийг, ямар хүндтэй хил хязгаар хэрэгтэй вэ гэх мэтчлэн маш олон сонирхолтой мэдээллийг хуваалцсан байгаа даа. Тэгэхээр зэрэг хэрвээ та энэ тухай сонирхож байвал өмнөхд болон дөрөвт дугаарыг нөхөө сонссоосоо гэж хүсэж байна. За тэгээд бүгдээрээ өнөөдрийнхөө сэдвийг бацгаа. Өнөөдрийн сэдв юу вэ? За өнөөдөр нэг бидэд шинэ оныг гоё сэдвээр эхлэе гэж бодоод хайр гэдэг сэдвээр ярихаар цугласан байна. За бацхуу. За тэгээ За бацаа. базээ. За хайр гэж юу юм бэ найзуудаа? Ингүү юу гэдэл хайр бол гацсан борцог юм а гэдлөө. Хайр гэж юу юм бэ? Хатсан талах юм уу? Хайр гэдэг зүйл надад өгөөч. Алган дээрээ тавьж үтчихэд эргүүлээд өгье. Үнэ яг энтэй адилхан одоо яг хайр гэхээр яг тийм юм аа гэд ингээ гарч бас ингээд үзүүлэхэд амар хэцүү зүйл байгаа даа шүү дээ. Тэгэхээр хайр бол миний хувьд бол сонголт эсвэртэй. Хайрын сэдвэрийг энэ шинэ жилийн эхний дугаар дээр ярьж байгаа нэг олзорох штэ тэ. Энэ Крисмсийн үеэр, шинэ жилийн үеэр ингээ гэр бүлийнхнэрээ цуглараад юм халуун дулаан уур амьсгал бүрдэж байгаа. Тэр одоо мэдрэмжийг би хайр гэж хэлмээр байна л да. Хэдүүлээ тэгвэл нөгөө нэг яг хайрыг яг өөрийнхөө бодож байгаа хүн бол бэлтүүлэх юм уу? Тэгээ тэндээсээ үргэлжлүүлээд зүйтэй болгоо бацаад явал зүгээр юм байна. Юу гэж бодож байна? Тэгэл да хайрыг юу гэж бодож байна та хэд? Сая өнөө тайлбарласан. Тэгээ хайрыг юу гэж боддгоо? Тэгэхгүй юу гэж бодож байна? Нэг хайр гэдэг чигээр надад хайр нь бас яг энийг хайр гинэ гэхээр яг тийм айгу тодорхойгүй зүйл юм санагдаад байхгүй юу? Маш олон зүйл ингээ хайр байж болохоор ингээ бүх ингээд надаас гарч байгаа тэр мэдрэмжүүд хайр байж болохоор байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ингээд хайр гэж юу юм бэ гэх за энэ бол хайр юм аа гэд үндсэн тодтол тавих гэхээр надад жоохон хэцүү байгаа юм л да. Миний хувьд болохоор тэр нөө Платоныг тэгээ хэлсэн байдаг штэ. Хайр бол төгөлдөрлөө тэмүүлэх зам гэд хэлсэн байдаг штэ тий. Тэгэхээр хүн ямар ч муу мухай байдалд ямар ч хэцүү үед байсан ч гэсэн би энийг одоо сайн сайхан руу хөтлөн ч гэдэг юм уу. Би энэ хүнд тусалж чадна, би энийг дэмжиж чадна. Түрүүний хиний Укагийн хэлдэг шиг сонголт хийж байгаа штэ тий. Ямар ч хүнд нөхцөлд байсан гэсэн тэрийг сайн сайхан болгож чадна гэж бодож байгаа. Тэр нь өөрөө хайр юм болов уу гэсэн нэг тийм бодолтой нь ер нь ойролцоо төхөө боддог тий. Бас нөгөө талаас байхгүй ч юм шиг санагддаг. Энэ зүгээр нийгэм энийг зохион бүтээж гаргаж ирсэн нэг тийм үг. Зөндөө олон зүйлийн нөгөө нэгдэл юм шиг зүгээр санагдаад байдаг байхгүй юу? Нийгэм, философи, одоо тарих судлал, өөр юу ч гэдгийг шашин ч юм уу те бүгдээрээ ингээ хоорондоо огтлцсон нэг цэгийг л зүгээр хайр гэж нэрлээд байгаа юм байна л гэж ойлгодог. Зүгээр нэршилт үгүй. Түүнээс биш одоо хүн болгоны хувьд хайр гэдэг зүйл нь өөр болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр яг барьцтай харагдаад үзүүлчих юм байхгүй болохоор заримдаа зүгээр зохион болж юм шиг санагдав. Ийм байна. За манай нэлцгай биштэй хувьд хайр гэж юу вэ? Найз нь болохоор ингэж бодоод байгаа. Би яг энэ хайрын талаар аягүй хүсээсгүй. Тэгээд ерөөхдөө ингэ дотор нь ингэж хуваалцсан. Хайр гэдэг ингэ нэг том ингэ бүлэг байдаг шүү дээ. Тэгээд дотор нь эрэгтэй эмэгтэй хоёр хүний хайр сэтгэл байна. Өхөрлийн хайр байна. Эцэг их үр хүүхдэд ах дүүг хайрлах хайр одоо тийм яг ингэ тийм хайр олон байгаад байгаа байхгүй. Ерөөхдөө ингэ хүмүүс хоорондын харилцаа. Тэнгүүд юу гэж тэгээд дотор нь хоосон хэрэг хамгийн ихний 92-ийн хайр бол ингээд болсон. Өхөрлөлгээд иймэрхүү төрлийн хайрууд бол ингээд дандаа нөхцөлтэй ийм хайрууд үү тийм ээ. Энд зүйл ингээд магадгүй байхгүй байж болдог тийм. Гэтэл илүү их ингээд урт хугацаанд тогтвортой ингээд яг жинхэнэ байж болох хайр бол миний бодлоор болохоор энэ эцэг их үр хүүхдэд хайрлах хайр байдаг гэж магадгүй гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд бас нэг дөрөвдөг хэсэгт нь болохоор ингээд хүний амьдралыг ингээд дуучиртай болгож байгаа зүйл гэдэг бас яг за энийг ингээд дэд болгоод ингээд хувааж болох. Ерөнхийдөө
яг ингээд 3 хуваагаад тэгээд нэг нь нөхцөлтэй нөгөөдг нь нөхцөлгүй хайр гэдэг. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү нөхцөлтэй нөхцөлгүй юм хайрууд байдаг. Тэгээд бол энэ эцэг эхийн хайрыг болохоор би бол одоо ингээд жинхэнэ хайр байх гэж бодод байна. Тэр чи эцэг тухай тэр хүмүүсийн төлд одоо чамд ямар мэдрэмж төрдөг өр хүүхдээ яг тэр нөгөө нэг одоо тэ юунуудыг ямар мэдрэмж төрдөг гэдэг тэр ингээд нөхцөлгүй ингээд ямар ч хариу нэхгүйгээр чи ингээд яг үнээр хайрлаж чаддаг те. Тэр хайр ингээд дуусахгүй ингээд ундарч чаддаг те. Ээж хүний хайр ч юм уу те. Аав хүний хайр гэдэг. Магадгүй эцэг хайрлаж байгаа хүүхдийн хайр ч гэсэн ээж аваа хайрлаж байгаа ингээд дуустгүй ямар нэгэн нөхцөл тавьдаг шүү дээ. Тэр утгаараа илүү ингээд гоё амар тийм үзэлтэй хайр юм болов. Тэр мэдрэмжийг л гэж ойлгож байна. Тийм. Би бас нэг ингэж бодсон байхгүй. За тэгвэл ингээд хайр гэж байхгүй байгаа юм байна. Зүгээр энэ хүмүүсийн нийгмийн тэр нэг юм бүтэц зохион байгуулалтаас гарч ирсэн ямар нэг үг вэ? Тэрийг юм бид нарыг ямар нэгэн юм конструктэд оруулахын тулд хийж байгаа одоо ямар нэгэн үйл явдал юм байна те. Та нар хайр гэж байгаа учраас гэр бүл гэж болно. Би болно. Гэр бүл дундаас өр хүүхдээ ингээ хайрлан хамгаална. Тэгэхээр дараагийн удаа хүүхэд чинь бүтэц зохион байгуулалтад ороо явхад энэ хүн ч гэсэн дараагийн хүүхдэд хайрлан ч гэдэг юм. Тэр хайр гэсэн ийм юмыг үүсгэж нийгмийг бүтээж байгаа мэн гэж бодсон. Тэгээд тэрнээс үүдэлтэй тэгвэл энэ амар олон юм зохиомл зүйлээ чинь дундаас хамгийн юм хувиршгүй нандан жинхэнэ байж болохоор нь юу юм байхгүй байгаа юм бол гэж би өөрөөсөө бодож асууж үзчихсэн. Тэгээ өмнө ч гэсэн бас нэг юм нэвтрүүлэг үзсэн чинь явж ер нь хүүхэд эцэг эх рүүгээ чиглэсэн хайр хамгийн сайхан хайр юм байна гэж байхгүй нэг нэвтрүүлэг үзчихсэн чи ингээд эцэг ихтэй хүчрхийлүүлээд тэг бүр яасан ч гэхлээр бүр амар ингээд толгойд багтмааргүй хүүхдээ хүчрхийлсэн эцэг их байгаа байхгүй. Тэгээд тэрийг яачаад нөгөө хүүхд хамгааллын байгууллага нь ингэсэн мөртлөө эцэг их рүү явъя гэд уйлаад идэг гэдэг байхгүй хүүхд. Бээж авда хайртай штэ явмаар байна гэд уйлаад идэг гэдэг. Тэгэхээр энэ ямар гоё юм бэ? Хүүхд ингэж эцэгхээ хайрлаж штэ. Тэгэхэд яагаад буцаад ингээд эцэг хүүхдээ хайрлахгүй байгаа юм бэ гэж бодчихсон. Тэгэхээр хүүхдийн хайр хамгийн их сайхан хайр юм болов уу? Ээжигээ ийм тийм гэж бодохгүй зэхээ ямар ч гэж бодохгүй зүгээр өршөөгөө л хайрлаж байгаа хайр нь тийм гоё тий. Ерөөсөө ийм тийм гэж бодохгүйгээр хайрлаж гэж бодсон. Та яд юу гэж бодож? Харин тийм байна те. Хүүхдийн хайр хамгийн гэгэн хайр байж магадгүй юм байна. Тэгэд саахрын түрүүчийн хэлсэн санаа хайр гэдэг чинь зохиомол зүйл юм биш үү гэд. Нялцгаагийн хэлсэн санаа хайр гэдэг чинь нөхцөлтэй байд юм биш үү гэдэг. Тэр нөгөө нэг Моцартын нөгөө намтар зохиолыг уншижсэнээ саналаа л та. Тэгээ Моцарт юм Зальцбург гэдэг Австрийн нэг хотод төрсөн. Тэр Зальцбург хот болохоор уулуудад ингээ хавчигдсан айгу жижигхэн хот. Зөвхөн дээшээгээл томрох боломжтой. Хажуу дээшээгээ томрох боломжгүй тийм хотод төрсөн. Моцарт багтаа хөгжмийг сонсголоороо сурцсан. Аав нь ч үлээ хөгжимчин байдаг баха. Тэгээд насан туршээд нэг сүмийн ядуу хөгжимчин болдог. Тэгээд хаяада язгууртай айлд очиж хөгжим зааж өгдөг. Тэгээд тэрнийхээ дараа тэр үедээ тэгээд дурлж байгаа. Тэгээд дурлалт бүсгүй дээр тэр Зальцбургийн нэг захаас нөгөө зах хүртэл нь өвлийн хүүтэнд юм нэнгэн пижактай шүн болгон тэр хайрт бүсгүй дээр очдог тухай тий. Тэгээд тэр үедээ зохиосон зохиолууд нь одоо хөгжмүүд нь одоо хүртэл ингээд амьд байж идэг. Тийм хөгжмийн зохиолуудыг бичсэн. Тэгээд тэрийг л би хайр гэж боддог та. Одоо яг түрүүний миний хэлжсэн ингээд тэгсэн шүү дээ. Би одоо сайн ингээд бодгоос яг тодорхойлтол яг илүү нэг санагдчихлаа. Тэгэхээр таны ингээд хайрыг юу гэж бодож байна гэдэг болохоор түрүү ингээд хайр гэдэг ингээд нэг бүлэг байгаад ирээний хайр нөхөрлөл тэгээд эцэг эхийн ингээд 3 бүлэг гэдэг бүлэг тугаалаа гэж бодоход энэ одоо шинэ хайр гэж яг юу гэнгүүт би тэгвэл ингэж хэлэх юм байна. Энэ хүний ингээд цаанаас ингээд инстинктээр ингээд өгдөж байгаа зүйл ингээд мэдрэмжтэй тэр нөгөө бидний тархинд тэр төрж байгаа бидний биед мэдрэгдэж байгаа мэдрэмж чи одоо нэг юм тэр нөгөө нейротрансмиттерүүд байгаа шүү дээ. Допамин, серотонин, окситоцин гэх эднэрийг ингээд тэд нар өөрөө биднэрт тэр юм хайр сэтгэлийг мэдрүүлж байгаа. Тэр яг тэр мэдрэмжүүд гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд энэ нь яг хайр гэж би ойлгож байна. Тэр мэдрэмжүүд. Тэнгүүд одоо энийг шалтгааны нь яагаад тэгвэл энэ хайр гэдэг зүйлийг бид нар мэдэрч байгаа юм бэ гэж бас ярих сонирхолтой юм шиг байгаа байхгүй. Тэр нь болохоор таны эхний хоёр ирээний хайр болон нөхөрлийн хайр болохоор яагаад байгаа гэхэд бид нар угаасаа нөгөө нэг ярьдаг ямар ч амьд организм дээр ер нь амьд үлдгийг ингээд бас үржин гэдэг ааштай бид нар чинь. Тэгэхээр ингээд амьд үлдний үржинэ гэдэг жингод энэ хайр гэдэг зүйл чинь биднэрт энэ яг зорилгыг биелүүлэхэд туслах үүрэгтэй байгаа байхгүй юу? Зорилго нь уул нь энэ хайрын зорилго нь тэр юм шиг байна. Миний бодлоор чи хин нэг хүнийг анхны харцаар хараад дурлалдаг. Тэгээ тэр хүнийгээ ингээд завсаг сайгүй боддог. Хар зүрх цохолдог тий. Тэгээ тэр хүндээ ингээд магадгүй тэр ингээд тэр сүлийн тэр судалгаа гарчин эхний 3 жилдээ тэр хайрын дааврууд ялгарч байгаа. Түүнээс хойш дааврууд буугаад ирэхээр илүү ингээд боддоор энийг хараад ингээд илүү ингээд
одоо хамт байгаа шүүмжлдэг ч юм уу те тэр мэд одоо ингээд асуудал үүсчихэж штэ. Гэтэл тэрний тэр богино хугацаанд ингээд тэр хүний сул талуудыг харахгүй илүү юм сайхан анзаарч тэр ингээд тэр дааврын нөлөө бас байгаа байхгүй. Тэгэхээр яагаад бид нэр тийм тодорхой хугацаанд дааврын нөлөө ингээд байлгаад байгаа вэ гэхээр бид нар чинь ингээд хосоо болох хэрэгтэй үр хөвгтэй харах хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр ингээд энэ хайрын зорилго нь тэр тэгээд энэ эсэг эхийн хайрыг яагаад бас энэ хайр арай онцлогтой хайр байгаа гэхээр тэр амьд үлдэхийн тулд угаасаа хүн ингээд нэг хүч ингээд ийм бие даавч удаа тийм хоттой ингээд бие дагаад авч явж чадахгүй те үүлэн ингээл үл даахаас холол ингээл зөндөө харцлага шаардж байгаа. Тэр хугацаанд ингээд тэр хүүхдийг байнгын тийм хайрлаж явах тэр хайр нь ингээд намдарч гарч ирэх юм. Гэхдээ энэ нөхцөлгүйгээр юм хугацаар хайрлаж байгаа нь өөрөө бас ийм сонирхолтой сонирм байгаа сте тий. Тэгэд чи дөрөвний тэр сахарыг хэлсэн тэгж их гомдоосон байхад чи үргэлж хайрласаар байгаа нь бас аюул сонирхолтой байгаа байхгүй юу? Шалтгаан нь. Тэгээ зорилго нь бол тийм юм санагдаад байгаа байхгүй юу? Би сүүлд ингэж бодсон байхгүй. Яг ингээд хайр гэж юу юм бэ гэх тэнгүүд хаад нөгөө миний яриад байдаг ойлголтын асуудал ингээд гарч ирээд юм санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд хайр гэж юу юм ингээд тэнгүүд ихэнх хүмүүс тийм аа гэдэг юм тустай юм magical ингээд нэг ганц хайр гэдэг юм бүлэг юм байдаг гэж ингээд ихэнх нь ингээд бодоод байт юм санагдаад байхгүй. Тэнгүүд хайр гэдэг яг юу юм бэ гэд харуул миний өнцгөр болвол миний ойлгож байгаагаар болвол сая Нялцаагийн хэлтгээд ингээд тэрэнд чинь тогтлол гэж байна те. Тэрнээсээ гадна миний амьд үлдэх байгалийн инстинкт гэж юм байна те. Угаасаа ингээд хүн яах хэвээр үр удмал үлдэх гэж одоо энэ дэлхийд мэдлж байгаа шүү дээ те. Тэнгүүд үр удам гараад ирэхээр яах миний хамгаалах тэрийг өсгөх инстинкт гэдэг юм өсөж байгаа те. Ингээд энэ бүх зүйл ингээд гомдол, догтлол одоо өрөвдөх хүртэл орно шүү дээ. Өрөвдөх, хүндлэх гэд энэ бүх маш олон мэдрэмжүүд гэдэг юм чинь нийлээд тэр хайр гэдэг юмыг ингээд бүлэг болгоод үсгээд байгаа шүү дээ. Байгаа гэж бодоод байгаа байхгүй. Тэрнээс биш хайр гэд яг тэр нөгөө нэг кинон дээр гардаг, утга уран зохиол дээр гардаг шиг тийм амар тийм ид шидийн magical юм бол байхгүй. Энэ бол угаасаа бидний хүн болгоны мэдэрдэг тэр мэдрэмжийн төгс нийцэл байгаа юм санагдаад байхгүй. Тэнгүүд ихэнх хүмүүс энийг ямар нэгэн тийм гадны нөлөөтэй ч юм уу юу гэх юм тийм нүдэнд харагдаж үзэгдэхгүй нэг тийм сонир magical юм байгаа гэж бодонгуудаа жижигхэн юмн дээр ингээд энэ хүнд би амар хайртай байсан чи ингээд нэг жоохон гомдоод ч юм уу те эсвэл яд ч юм уу энэ дээрээсээ үүсээд энэ намайг ингээд одоо ингээд миний хайр байхгүй болсон ингээд би одоо энд ингээд хайргүй гэд ингээд бодоод явчихдаг. Тэнгүүд хайр гэдэг зүйл чинь угаасаа анханасаа тийм яг ингээд хайр бол энэ юм аа гэдэг зүйл байхгүй байж хат нь ягаад ингээд хайр байхгүй болсон гэж ингээд мэднэ гэдэг чинь бас ингээд амар ийм боломжгүй зүйл санагдаад байгаа байхгүй. Яг тэрэн дээр ингээд чамайг хуурсан байж болно те. Эсвэл чиний ингээд итгэлийг алдсан байж болно. Чамайг гомдоо ямар нэгэн байдлаар чиний дургүй юм хийлгээ чамайг ингээд чиний оршин байхыг чинь ингээд эсвүүцэх байж болно те. Иймэрхүү олон мэдрэмжүүд байгаа. Тэд нар байхгүй болсон. Гэтэ цаана өөр өчнөө олон мэдрэмж олон боломж үлдчихэж байгаа байхгүй. Тэрэн дээрээ фокуслаад одоо ингэ өргөлүүлэх боломжгүй биш боломжтой юм санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд ихэнх үед тэгж харахгүйгээр хайр гэдэг нэг хийсвэр юм ингээд ийм ичэдэм байх хэвээр гингүүтээ тэрнийгээ ингээд нэг жижигхэн юмн дээр ингээд тогтоолгоод тэгээ тэр нь байхгүй болсон. Одоо ингээд хайр гэдэг юм байхгүй болсон. Ингээд хамаг ингээд мэдрэмж нь ингээд нураад байгаа юм шиг тийм сонир мэдрэмж надад сүл төрсөн. Чиний бодлоор бол хайр бодтой гэхдээ зөвхөн нэг өнцгөөс биш олон төвшөнд оршдог л гэж хэлэх гээд байгаа юм шүү дээ. Яг хайр гэдэг зүйл нь бол яг хайр гэдэг нь абстракт зүйл нь бол байхгүй. Зүгээр ингээ олон нэгжүүд байгаа, олон мэдрэмжүүд байгаа. Тэгэл тэрийг ингээд манай хүмүүн төрлөختөн жимийг одоо багшлах дуртай шүү дээ. Нэг нэрэнд оруулах дуртай. Тэгэл тэрийгээ ингээд хайр гэд нэг жирэг бүлэг гараад ирээд за эдгээр зүйлийг хайр гинэ гэд ингээд нэрлэлцдэг. Гэхдээ хүн болгон тэрийг болонгууд нь хайр гэд нэг юм тустай юм гоё ийм ид шидийн зүйл байдаг гэж боддог юм санагдаад байна. Яг тэр тустай нэг юм ид шидийн зүйл байгаа юм шиг гэж боддог гэдэг дээр бол санал нэг байна. Тэр ойлголтын дээр болохоор ингээд нэг тийм одоо тэр нөхцөлтэй хайр хэсэг байгаа шүү дээ. Харж байгаа тэр хэсэгтээ болохоор ингээд байнга ундарч байж ах хэрэгтэй юм шиг тий гайхамшигтай дуустгүй юм ундраа тий хэдэн ингээд нөгөө ямар хэдэн зуун жилийн мэлгийн гэдэг шиг л баг юм бодоод тийм шиг айдаад байж. Тэр бол арын бодит бас юм шиг яг бодит дээр бол тэгэл илүү арай өөр байх юм шиг санагдав. Сонголт гэж тайлбарласан сонголт гэж хэлсэн юм маань илүү задлж ярих юм болов уу? Окей.
Тий, Пингугийн ярьж байгаатай ингээд санал нэг байгаа байхгүй. Ингээ хайрыг романтик мэдрэмжээр нэг хязгаарласнаар өөрийгөө ч болон бусдыг эрүүл бус бүлээлтэнд ингээд оруулж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэрнийхээ оронд одоо хайр гэж нэрлэхгүйгээр хосын хүрээнд шүү. Хосын хүрээнд ярих юм бол энийг хүндлэл одоо юу гэдэг нь те тэр сонголт өөртөө үнэнч байдал гэдэг ч юм уу иймэрхүү өөр нэршлэр нэрлчих юм бол угаасаа нөгөө нэг хүнээт нь багасчих юм шүү те. Тэгж гинт сая бодогдлоо. Заавал хайр гэж нэг юу яахгүйгээр тий. Үгүй та хоёр яах гэдэг юм бэ? Хайр гэдэг үгийг өөр хасах гэдэг юм ааш. Яа. Зүгээр аа. Хайр гэдэг үг нь бэжийг бэжийг төвшөөрлөд өгж байна. Гэхдээ нөгөө нэг ойлголтоо тийм ингээд нэр хүү ариун нандин үргэлжил ингээд хайр нь бэлхаад л ингээд тийм үлгэрийн юм гэж байхгүй. Тэрний оронд одоо яг ялангуяа нэг хосын харилцаан дээр би яг бодож үзсэн байхгүй. Одоо сүүлийн үед нөгөө айгүй олон нөгөө салт байдаг болсон шүү дээ. Одоо хаасаагүй Монголд ч биш юу нэ. Тэнгүүд тэрэн дээр одоо ингээд мэдээж олон шалтгаан байгаа. Гэтэ дийлэх шалтгаан нь ингээд хайр гээд нэг тийм амар зүйл байдаг. Амар тийм том ингээд миний хувьд ингээд яадаг тийм амар тийм зүйл байдаг гэд тийм ихтгэл үүсээд энэ хүнд би хайртай гэд ингээд хайраа ихлүүлээд яваад тэгээд эцэстээ ингээд яг ингээд салах шалтгаан одоо хэдэн жил нь 2 жилийн дараач байна уу 20 жилийн дараач байна уу гарч ирж штэ. Тэгэнгүүтээ хайр байхгүй бол хайрг болсон. Гэт тэнгүүд угаасаа анханасаа миний хувьд байгаагүй тийм зүйлийг ингээ өөрөө хийсвэр үүсгэчээд тэгээд зүгээр нэг алдаан дээр яг мэдээж би жижигхэн алдаануудыг ярьж байгаа шүү дээ. Тийм амар нөгөө нэг next level-ийн нөгөө нэг одоо нүдвчүүд юм уу 10 өрөөр тавих маяг тэр бол биш шүү. Зүгээр энгийн жижигхэн маргаан дээр ч юм уу те үл ойлголцолтон дээр ч юм уу тэрэн дээрээсээ болоод ойлголцохгүй байсныхаа төлөө миний одоо ингээ хайр дууссан. Тэгээ хайр дууссан юм чи одоо ингээ яахгүй ингээ сална. Ингээд салалт ингээ айгу хурдан болох нэг юм түлхүүр нь болоод байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хэрвээ энэ бол хайр гэдэг бол за ийм ихтгэл, хариуцлага, одоо огтлол юу байдэн те энэ олон зүйлийн нийлбэр юм аа гэд ботчуулна. Одоо энэ хүн чинь яаж энэ ийм зүйл дээр ингээд итгэл алдаад ийм зүйл дээр ингээд миний итгэлийг дааж чадахгүй юм байна. За энэ зүйл дээр итгэл алдаад байвал нь би энэ хүн хамт амьдрал би тойрон эцсийн зорилго нь юу вэ? Явах ингээд гүүрэн 50 ам олон байж чадах уу ч гэдэм үү те. Эсвэл бол нь хэрвээ жижигхэн маргаан байвал нь заавал тэн дээр тэр харилцааг тосоод авах шаардлага байхгүй шүү дээ те. Өөр янз бүрийн юм солиушн юм олоод өрсөлдөх боломжтой байдал нь тэр хийсвэр зүйл байдаг гэдэгт итгэжээд хийсвэр зүйлээ байхгүй болчлоо. Гэт салт нь ингээд амар их болоод байгаа юм шиг надад санагдаад байсан сүүл. Тэнгүүгийн энэ хэсэгтээ аягүй санал хэлж байна. Тэр хайр гэдгийг ингээд эцэдтэй гэдэгт итгэцсэн тэр хүмүүс тэгээд хайр дууссан гэдэг бодолтой одоо ингээд итгэж яашаага ингээд салтыг одоо бий болгоод байна гэж ойлгож болох юм тийм. Гэхдээ та хэдийн хэлж байгаа чинь ингээд хайр гэж юм байхгүй ерөөсөө зохиомол зүйл гэдэг дүгнэлтэнд хүрэх гээд байгаа юм биш үү? Би тэгээ бодлоо л та. Та хэд Ромео Жулиета жүжигийг үзчихсэн үү? Ромео Жулиета жүжигийг ингээд нэг хоёр хос Ромео Жулиета хоёр ингээд амиа хорлоод хөшиг хаагдах үед нулимс чинь урсж байгаагүй гэж юу? Хөшиг босч нээгдээд нөгөө хоёр чинь гарч ирээд ёсолж байгаа тэр мөч одоо ингээд сэтгэл санаа чинь ингээд бүр онгоох тэр мөчийг мэдэрж байгаагүй гэж үү те. Хэрвээ одоо юу гэдэг 70-аад онд төрсэн хүмүүс бол юу яах вэ та те. Энэ ямар заваа юм бэ гэд чохоогоор ингээд цементэн шалан дээр зурсан зүйлийг хүрзээр хусгалах л та. Тэнгүү чи хэдэн настай лээ? Цаад хоёр чинь гэхдээ ингээд тэгсэн юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Угаасаа ингээ хориод ахаар хүн илүү их хорж байгаа юм руугаа илүү татагддаг шүү дээ. Тэнгүүд хоёр талын гэр бүл нь хоёулаа хордог. Тэгэхээр тэр хоёр тэмүүлж байгаа нь тархинасаа бол тэгэл нэг допамин, окситоцин, серотонин тэдэр нь ингээл хүчтэй ялгараад байгаа учраас л хөрхийн нэг тэр байдлыг үүсгээд байгаа юм болов уу гэж л бодсон шүү дээ. Угаасаа цаанаас нь татж байгаа хэсэг байж байгаа учраас үгүй гэд хориод байгаа учраас яг тэр нэг тэмүүлж байгаа байдал нь тийм юм болов уу гэж бодсон шүү дээ. Тэнгүү ингээд гисэн шүү дээ. Боёо. Ромео Жулиетаг үзээ уншсан. Тэгээд мэдээж нөгөө өсвөр наснд үзэхэд бол надад тийм амар гой санагдчихсан. Тэгээд ингээд нэгнийхэн талаа амиа өгөөс вау ямар гоё юм бэ. Нэг ингээд банд ингээд миний талаа амиач хүртэл ингээд хүнтэй дурлалцаж ингэж амьдрах юмсан хүнийг хайрлах юмсан гэдэг итгэл үнэмшил байсан байгаагүй бүхэнд ялангуяа өсвөр насны эмэгтэй хөлт гэдэг чинь нөгөө эмэгтэй хөлт хэдэн наснаас хойш хормоо зүүдэлдэг мөрөөддөг гэж ярьдэн штэ. Одоо ингээд эргээд юм яаж ялдаг бодонгод нөгөө төлөвшөөгөө жоохон хөөхтүүд шиг санагцсан. Тэгээд насны ихэнд нөгөө амьдралыг харах хүн зөв хүний өөрчлөгдөж байгаа штэ. Тэнгүүд тэрэн дээр надад ингээд хүний төлөө өгөхөөсөө илүү амьд байх нь илүү их тийм зориг тийм амар тийм чанга зүйл юм шиг чанга.
Зүйдлэмшиг тийм мэдрэмж төрдөг болсон. Харин тийм наадах дээр чинь би дахиад нэг санаа хэлчихэд би чи эмч мэрэгчлээ. Тэгээд эмч мэрэгчлээ хүн болгонд ингээд өөр зөвлөгөө өгнө л дээ. Тийм. Янз бүрээр зөвлөгөө өгж үзсэн. Тэгээ хамгийн их тийм ортог зөвлөгөө нь юу байдаг вэ гэхээр үр хүүхдүүдийнхээ төлөө та эрүүл байх ёстой. Энэ зөвлөгөөг дагаарай гэд хэлэхээр тэр хүмүүс хамгийн их биелүүлдэг тийм зөвлөгөө байдаг. Тэгэхээр тэр хүмүүс ингээд үр хүүхдүүдийн төлөө ингээд амьд байх эсвэл эрүүл байхын төлөө хийж байгаа тэр зүйл чинь хайр юм шүү. Хайр гэдэг чинь бодит юм биш үү гэж хэлээд байгаа юм л та. Тийм шүү дээ. Наад чинь л одоо яг хүн магадгүй яг өөрийнх нь төлөө биш нэ. Өөрийнх нь хайртай хүнийхээ төлөө ямар нэгэн зүйлийг хийх зориг эсвэл өвчээр тэгхийн тийхий гарч ирж байгаа хгүй. Тэр хаанаас гэхээр хайр байгаа учраас тэр хүний төлөө хийж байгаа. Тэр чинь нэг бодлын эцэг эхийн хариуцлага биш үү? Тэр хүүхдүүдийг одоо том ботал ч юм уу эсвэл заавал өөрийнхөө эрүүл мэндийг бодох ёстой гэдэг нь нэгсэндээ эцэг эхийн хариуцлаганд явагдаад байгаа сте. Үгүй юу? Яг хайр гэж хэлэхээс илүү. Гэхдээ одоо чинь эцэг эхийн хариуцлага гэж одоо чинь юу гэдгийг за би ч одоо ер нь 80 жил одоо насанд хүртэл ингээд юу гэдгийг те одоо юу гэдгийг 60 мал ч юм уу 70 зөвхөн боллоо гэж бодсод магадгүй нэг үр хүүхдээ хайрлаж байгаа учраас магадгүй нэг ганц чиг ч юм уу хамтаахыг хүсдэг ч юм уу, туслахыг ч юм уу, хүсдэг ч юм уу те. Тэгж хүснөхөөс ямар нэг psychopath байгаа шүү дээ те. За миний хариуцлага ингээ өгөрөндөлж байна гэсэн. Эний хариуцлагын хүрээнд гэдэг шиг тийм байна гэж би бодохгүй байгаа хгүй. Тэр дотор ингээд сэтгэлийн гүнд ингээд угаасаа тэр хүний хайртай хүнийгаа чи гониглоход чиний сэтгэл дагаад гонглж байна. Баярлахад чи яг өөрөө ингээд ад чаргалтай давхар ингээд чи өөрөө баярлаж байгаа юм шиг те. Тэрний амжилт чиний амжилт шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр чи тэр хүнийг зовхыг хаснаас одоо юу гэдэг чи өөрийгөө өөрчлөх ч юм уу магадгүй ингээд илүү сайн байх, өөрчлөгдөх, сайжрах мэдгүй те ингээд ямар нэгэн зүйлийг хүний төлөө тэр сэтгэл хайр хүч өгж байгаа байхгүй. Би юу хийх ёстой, яах ёстой гэж бодоод хийж болно л таа. Тийм ч их хүч гарахгүй байх. Тэгээ тэгдэгс мэл хүмүүс аяг өөрөө шууд яг өөрийнхөө төлөө бүр амар засаж өөрчлөх гэсэн баг. Тэр зүйлийг нэлцгаа нөгөө эмпати биш үү? Тэр эцэг бүр эмпати. Аах эмпати. Болчихсон. Бүр эсрэгээр нь оруулаад ирэхгүй тийм. Тэр хүн жоох удаан байж байгаа тэтгүүрээ авах гэдэг юм шүү. Тэр шонол юм биш үү гэж хэлэх чад болоодос эмпати юм биш үү гэж хэлүүдэн штэ. Ер нь хүн төрлөختөн гэдэг чинь үхэх яг мөчөд очихоор ёо ганц цаг ч гэсэн амьд байх юмсан гэд өөрөө төлөө бас тэгж бодож шít. Хичнээн одоо юу гэдэг хүүхдгүү байсан хүн хүртэл те ядаж нэг ганц цаг ч гэсэн амьд бай гэж бодох байлгүй амьд байх инстинкт дээрээ үгүй юу? Тэр бол нэг хүүхдтэй холбоотой гэж би бодохгүй байна. Тий. Тийм би баха. Гэхдээ тэр өөрийнхөө төлөө тэгж бодох аа. Гэхдээ одоо шин түрүү нөгөө буйнагийн хэлснээр те та тэгсэн байна гэж зөвхөн өөрийнхөө төлөө хэлсэн. Та яг ингээд энэ зүйлийг одоо ингээд эрүүл байх те. Та ингээд одоо ингээд дасгал хөдөлгөөгээд эрүүл хоолойдод ингээд тэгээрээ хүүхдүүдийн төлөө хийгээрээ гингүүт тэрийг магадгүй хүүхдүүдийн төлөө хийх тийм сэтгэлийн тэнхээ байгаа хэрнээ магадгүй ганцаараа байгаад зөвхөн өөрийнхөө төлөө бас амьдарч ивэл мэдээж амьд төсөг эвдэх инстинкт байгаа ч гэсэн яг хайртай нэгнийхэн төлөө хичээж байгаа шиг тийм бас тэнхээ гарч ирж ирэхгүй байж магадгүй гэж бодож байгаа байхгүй юу. За миний харж байгаа онцлог шүү дээ. Тэгээ нөгөө инстинкт дээр тэгээ яриадсан шүү дээ. Амар нэгт хүндэл амьд үлдэн хоёрт нь өөрөднөө одоо ингэ тэгж яаж юм бид нар бол өөр ирэхгүй тэрийг хийдэг те бүгдээрээ тэр амьдралын жамаар яг их нь гэтээ ингэ яг нөгөө гэр бүлтэй байгаад юм уу өөр ингээд амьдралын хэм маягаас нугсан хүмүүс идэж шүүж байгаа юм биш үү заа ингээд тэр хүмүүс яг өөрсдийнхөө ингээд юу зөв гэж бодож байгаа хийх нь угаасаа зөв. Тэгтээ яг дийлэнх ингээд маас хүмүүсийн амьдралын хэм маягийг л ярьж штэ тий. Тэнгүүд тэн дээр болохоор магадгүй би тэгж бодсохгүй саяны буйнагийн хэлсэн болохоор практик дээр ингээд тэгж ажиглагдсан байна штэ энэ хүн. Тэнгүүд магадгүй ингээд хүн бас яг зөвхөн өөрийгөө төлөө өөрийгөө хайрлал өөрөө ингээд гоёгаад зөвхөн өөрийнхөө төлөө тэгж байгаад ер нь юм аяг утгагүй болдог байх гэж би бодож байгаа байхгүй. Хин нэгнийг хайрлаж ийж хин нэгний төлөө хин нэгнийг аз жаргалтай болгож дуучир аливаа зүйлийг үргэлжлүүлэх тийм сэтгэлийн тийг олдог байх тийм тэгж бодоод байгаа. Тэгээ дахиад нэг юм батлагаагүй юмдаа дандаа яриад байна шүү дээ.
Тэр надад бас юу айгүй сонирхолтой санагдсан бэ гэдгсэн чинь нөгөө нэг neuroscience талаас нөгөө нэг тархины MRI-г авсан юм байна л да. Тэгээд ондогч бодис хэрэгэлсэн хүн тэгээд нөгөө дурдсан хүн хоёрын тархины үйл ажиллагаа надад хаанаа илүү идэвхтэй байна вэ гэд MRI-аар харсан чинь ерөнхийдөө бол яг адилхан цэг дээр адилхан нөхцөл байдал дээр ажиллаж гин ингээд хариу гарсан юм байна л да. Тэгээд тэрийг харчаад би жоохон ингээд гайхажсэн ч ийжтэй яг тэгвэл нь нөгөө үнэхээр тэр одоо хайр дурлал гэдэг зүйл чинь зүгээр л донтуулагч юм биш үү те. Зүгээр л ингээд донтуулагч тэнгууд орсын харилцаан дээр ч юм уу эсвэл ингээд өөр найз юм тэрэн дээр явуулсан зүгээр тэр нөгөө хүндээ донтсон байдаг байвал яг та нар юу гэж бодож байна. Тийм сонин бодлоод бас орж ирэх юм аа хаяа надад ч. Хайр дурлал хоёр чинь бас өөр байгаа юм тий. Дурлал чинь эхлээд тэгээд нэг 6 сар орчим яваад галзуурлын хэмжээнд яваад тэгээд тэрнээс хойш яг хайр гэд нэрлээд байгаа зүйл чинь явагдаад байгаа шүү дээ. Гэтэ миний хувьд тэрийг бол хайр гэж нэрлэхгүйгээр зүгээр цаашаа идүү хариуцлага өөрийнхөө сонголтонд үнэнч байх гэдэг ч юм уу яг нэг тиймэрхүү юмар үргэлжлэмээр санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ бас дасалт те. Тийм дасалт тийм. Тэгээд энэ дээрээс нэг юм сая гинт анзаарлаа. Биднээс ингээл сая түрүүнээс хойш цэхийн хайр, хосын хайр гэдэргээл нэг ярьлаа шүү дээ. Гэтэл эн чинь яг өөр байх юм шүү. Одоо жишээлбэл эцэг их үр хүүхдтэр бол үнэхээр тэр хайр, тэр гоё романтик мэдрэмж байх боломжтой юм шиг санагдчихлаа гинт. Одоо юу гэдэг найз нөхөд хосын харилцаа гэдэг ингээд нэг тийм хүмүүс дээр хайр гэдэг бол жоохон байх боломжгүй. Зүгээр яг тэрийг өөрөөр нэршилж болж байгаа хэрнээ юу гэдэг яг хайр гэ романтик тим юм гэхээр нэг жоохон буухгүй байна та. Ийм байх боломжтой одоо яг ямар төрлийн хайр байгаагаа шалтгаалаад тэр нь байж байхгүй байх. Харин би бас тэгж бодоод одоо миний бол түрүүнээс яриад байгаа чинь нөгөө нэрими найз нөхдөд ингээд иймэрхүү харилцааны хайрыг бол яриад байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд за тэгвэл гэдэг юм бол яг миний үүсэж чадахгүй байгаа зүйл бол яалтч эцэг ихийн хайр, цэхийн хайраас илүү нөгөө хүүхдийн хайр, ялангуяа тэр нөгөө нэг няра байгаа насны тэр хайр гэдэг зүйлийг бол ингээд ямар ч өгөөсөх зүйлгүй болчих жоох. Яг үнэхээр эд шидийн тийм амар гоё юм байдаг гэж хэрэг бодуулна. Тэрийг л ингээд хэлэхээр бод аахгүй. За яг энийг л тэр эд шидийн юм чинь гэж яриад байгаа маа гэх. Ягаад тэр тэн дээр ямар ч болцол нөхцөлтэй юу ч байхгүй. Одоо ингээд миний нэг саяхан хараад би яг ингээд нөгөө нэг зүрх ингээд живж байгаа юм шиг мэдрэмж аавна гэдэг нь шүү дээ. Тэгээд тэрэн дээр юу авсан бэ гэдэг тэгвэл би нөгөө нэг вагонд явж ирсэн. Орой тэгсэн чинь нэг 30 орчим насны залуу хүүхдтэйгээ хүүхэд нь нэг 3 настай юм уу да явж байгаа. Тэгээд вагоны билет байхгүй тулаа эзэлж явж байгаа. Тэгээд тулаа эзэлж яваад энд чинь нөгөө нэг гарсных нь хажууд жорлон тэгээд ингээд нэг 2 3 юм шат шиг юм бэ. Тэр шатан дээр ингээд суугаад жорлонгийн хажууд суугаад нэлээд хүүтэн байсан. Тэгэхэд хойлоо нэлээд жоохон нингэн хувцастай хүүхдтэй хатарнуулаад ингээд нас гоцсон. Тэгээд явж байгаа. Тэнгүү тэнд байгаа мэдээж Европ хүмүүс гэдэг чинь бүгдээрээ тэр лөө ингээд амар ингээд харна штэ нөгөө хүүхдээ ирэх яаж ийж ингээд тэнгүү зүгээр тэр хүүхдийн дээр инээж байгаа инээд бүр ингээд хот гэл аав нөгөө нүр мөрөө дараал нөгөө хүүхдтэйгээ тоглоод байгаа байхгүй. Тэгээд тэнгүү хот гэл цангин л бүр ингээд зүрх зүсэм ингээд инээж байгаа байхгүй. Тэн дээр мянган хүн тэр хүнийг жаажлаад одоо юу гэдэг стон нэрээ хүүхдээ ингэчлээ гэд ингэж яхад тэр хүүхдээс бол тэр нүдэн гэлтонаад тэр хот гэж цангинжаа тэр инээдний тэр үнэн тэр харцны үнэн гэдэг зүйл нэрээ үнэхээр миний зүрхийн нэрээ живүүлэх мэдрэмж авахулсан. Тэгээд яг үнэхээр хайр гэж зүйл гэдэг үл нь энийг л хийх юм бэ. За тэгээд тэрнээсээ гадна мэдээж үнэхээр хайр гэж зүйлсэл хийх юм бол одоо миний ээж хоёрын намайг хайрладаг тэр хайр. За яг энэ зүйлийг яг үнэхээр тэр нөгөө ич шидийн зүйл гэдгээр л авч үзнүү гэхээс цаашаад ингээд хайр гэд нэг тийм зүйл байдаг гэд тэгвэл нь харилцаа өөрөө амар тийм хямдхан болчих юм санагдаад байгаа байхгүй түрүүний миний яриад байгаа шиг тэр хүн нэг алдаа гэхдээ нөгөө энгийн нэгэн жижиг алдаа хийсний төлөө хайр байхгүй болчлоо. Би миний ингээ хайр байхгүй болсон гэхээр чинь амар хямдхан санагдаад байгаа үстэй. Тэм жижигхэн юмны төлөө тэр хайр тэр агуу зүйлээ ингээ хайчиж байгаа юм уу? Ямар ч утгагүй. Пингугийн хэсэгтээ би айгуу санал нийлээд байгаа байхгүй. Хайр гэдэг зүйлийг нэг абстракт зүйл гэж ойлгочоод доторх зүйлүүдийг нь харахгүй одоо бид түрүүн чинь хэлсэн олон тийм мэдрэмжүүд байна те. Хариуцлага байна те. Эсвэл ихтгэлцэл байна те. Их мэтчлэн олон зүйлүүдийн дотор нийлэмжийг хайр гэдгийг одоо ойлгохгүйгээр зүгээр хайр гэдэг нэг зүйл ичтэй зүйл гэж ойлгох юм бол буруу юм байна гэдгийг бол хүлээн зөвшөөрөд. Гэхдээ та нарын яриад жоохон хайр гэдэг зүйл байхгүй гэдэг чиглэл рүү ороод ах шиг байна.
Зүйлдээ бүр хайр гэдэг чи өвчин болгоо явчих яач. Тэгээ миний хэлэх гэж байгаа зүйл гэхээр эмэгтэй хүмүүст арай өөр байд юм болоо мэдэхгүй л дээ. Би одоо түрүүн нөгөө нэг Моцартын жишээг ярьсан шүү дээ. Одоо ингээд өвлийн хөвтөнд ингээд нэгэн бижактай явж исэн ярьсан шүү дээ. Би бол ингээд хаврын нөгөө нэг хавирга нэвтэлсэн салхинаар бол нэг охины цонхны доор очил уцаар ярьжсэн л да. Та хэд тийм тохиолдол байгаагүй гэж юу? Байгаагүй шүү дээ. Тэр залуучууд нь өөрсдөө л ирдэг байсан. Тэгээ одоо би одоо ингэж хайдаг байхгүй юу? Одоо саний дээр хэлсэн буйныг асуудал тэр хайрал чиний тийм хосын хайр дурлалыг заавал тэр гэр бүлийн юм шиг хайр дурлалыг хаж чадах хэрэггүй гэж би бодод байгаа байхгүй юу? Тэндээс гэр бүлийн юм шиг тийм хайр дурлал хүлээгч өөрөө тийм хэтэрхий нөхцөлгүй хайр бараг өсөд нэгсэн шүү. Тэгэхээр ингээд би боломжгүй зүйлийг чараад байгаа байхгүй юу? А тийм саяны чиний ярьж байгаа тэр хэсэг дээр ч юм уу магадгүй тэр ихний 3 жил бүх тэр дааврууд өндөр ингээд тэр хэмжээнд байхад яг тэр тухайн мөчөд тэр хүн хайртай байсан нь бол байсан л байгаа шүү дээ. Үнэн л байгаа шүү. Тэр тухайн үед ингээд мэдрэмж тэр байсан хүртэн мөтөн те үлдэж өглөөг өгч юм уу дуушуулах бичээл ингээл үнэн л байсан ба. А тэгээд тэр дууссан бол тухайн зүйлийг тэр өөрөө харин үргэлжлүүлж ингээд явах гэдэг чинь түрүүний yoga гэлдэг тэр хариуцлага шийдвэр гаргаж чинь хариуцлагатай байж чинь хүн чанар тийм орж ирэх хэрэгтэй болж чинь чи өөрийгөө зориулах хэрэгтэй болж чинь те хичээл зүтгэл гаргаж ингээд тэр хүний төлөө ингээд дахин бууж өгөхгүйгээр хичээх ойлголцохыг те тэр амьдралаа босхийг хичээх тэр хичээлтэй байхгүй зүтгэл. Ер нь тэр хүн болгон заавал хийж бас яг ингээд тэр хайртай гэдэг үг хэлсэн хавтлаж юм заавал тэр имийг хайртай гэж би бодод байхгүй. Тухайн үед төссөн мэдрэмж нь үнэн байсан тэрийг хэлсэн. А тэрийг хүсэх юм бол гэр бүл болж байгаа бол саяны тэр нөхцөлтэй хайр дурлууд ч юм бол ингээд үе шаттай явж байгаа даа санаад байхгүй. Эхний үе шат магадгүй тэр зааврын нөлөөтэй байлаа. За тэрний дараагийн үе шат ингээд яг юмыг илүү бодцоор хаалаа зуршлагдуулсаа тэр үе чинь шийдвэр гаргаад үргэлжлүүлэхгүй. За түүний дараагийн шат магадгүй чи хамт байгаа шийдсэн бол ингээд юу гэдгийг ингээд янз янзын ингээд новчаад ингээд шаланжууд гарч ирэхэд чи тэрийг ингээд тухайн хүнийгаа ойлгох тийм сэтгэл өөрөөрөө засах тийм сэтгэлийн хийгээ тэгэл одоо юу гэдгийг те зарим тохиолдолд надад бол хүн чанар гаргах хэрэгтэй юм шиг те ингээд ийм олон зүйл ингээд чамаг ингээд өөрөөрөө ингээд өөрчлөх тийм олон зүйл шаардж байгаа юм те магадгүй тэрний бүр ингээд гол суур ингээд тэр үр хөвгтэй хайлж байгаа хайр байдаг бах тэгж хичээж байгаа бууж өгөхгүйгээр дахин хичээж байгаа үйлдэлийн цаана тэгээд яг тийм хэмжээний зориулалт хичээл зүтгэлэг бол ингээд ерөнхийд бол бүхэн үг халбгүй магадгүй яг үгийг тэрийг хийхээр энэ хүнтэй би ингээд хамтдаа бол амьдралыг ингээд цаашдаа туулах юм байна гэсэн тэр хүндээ зориулах нь зөв бах. А бусад магадгүй замд ингээд таарад хий нэг хүн хайртай гэж хэлэхэд бол тэр хүн зүгээр тухайн үе мэдрэмжэл хийсэндээ тэр нь үнэн байсан байх гэж би бас бодод байгаа байхгүй. Гэхдээ магадгүй тийч хэлсэн хүн болгондоо заавал ийм их хэмжээний энерги зарцуулах шаардлагатай биш болно тий. Төрөний нөгөө нэг тарих судлалын яриа холтохоос өмнө тийм уншижсэн байхгүй юу? Тарих судлал хайрыг тархины химийн процесс гэж нэрлэдэг юм байна л да. Тэгэнгүүт допамин одоо өндөр ялгарч байгаа үед догтлол, татагдал үүсдэг юм байна л да. Тэгээ окситоцин өндөр ялгарч байгаа үед бол энэ байдал итгэлийн халбаа үүсдэг гинэ. Тэгээ тэр нь жоохон дамжираад серотонин гэдэг даавар ялгарч явах юм бол доктортой байдал илүү бий болж идэг гинэ. Тэгэхээр тэр доктортой байдал дээрээс хүн сонголтоо хийгээд цаашаа явдсан болов одоо энэ хүнтэй урт хугацаанд ингэж байх юм байна гэх. Тэгээ хамгийн сонирхолтой юм нь болохоор хайрлаж явах одоо тэр олон даавруудын үед те хайрлаж байгаа үедний шагналын систем нь идэвхтэй болчдөг гинэ. Тэгэхээр айдас шүүлтийн системүүд нь хэсэг хугацаанд унтарчдаг, сул байцдаг гинэ. Тэгэхээр айдас ерөөсөө үүсгүй нөгөө талаараа шагналын системийн идэвхтэй болчдөг болохоор илүү их шагнал урамшууллын системийг ажилуулахын тулд тэрийг туштайгаар цааш нь авч явж гинүү гэсэн нэг тийм бодол төрж исэн. А зарим нь бол тэрийг шууд дуусгаж байгаа шүү дээ. Дуусгаад би энэ рүү энийг ингэ дахиж авмааргүй байна гэж гараа авчиж байгаа тэндээс. Зарим нь бол ингэ туштайгаар цааш нь ингэ олон жилийн хугацаанд аваа явж байгаа шүү дээ. Муудаж сайнтай. Тэгэхээр тэр шагналын системийг яг дандаа тэндээс авахын тулд үлдээд ийнү гэсэн нэг тийм бодол төрж исэн. Одоо наадах юм би бол тэгж хараад байгаа байхгүй. Төрөний хайр гэдэг тэгээ за зэрэг хосын харилцаанд болохоор тэрийг магадгүй ингээд гол цаа зорилго юм хайрын мэдрэмж гараад оруулж ийн хайрын мэдрэмж магадгүй 3 жилийн хугацаанд үргэлжлэхэд дааврууд төр байна те. Яагаад гэвэл дааврууд 3 жил өндөр байгаа. Яагаад чихийн нэгний хараад оруулж байгаа. Ингээд яагаад гэвэл тэр бас яг эцэг их гэр бүлийн хайр шиг тийм уртудаанаар үргэлжлэхгүй байгаа. Тэгэхэд магадгүй энэ дааврын энэ дөр ингээд ялгаарлын богино хугацаанд үргэлжилж байгаа бас энэ харилцаа болгох нь уртудаанаар үргэлжлэхгүй ингээд төгсөж байгаа шалтгаан зорилго нь нөгөө нэг магадгүй зүгээр тэр хоёр дахь үржин гэдэг байна шүү дээ. Магадгүй ингээд ерөнхий зургаар шүү дээ. Ерөнхий зургаар тийм байсан учраас энэ богино хугацаанд тэр даавар нь ялгараад яг ингээд нөхцөлгүйгээр тэр таарсан хүнээ гэсэн туртай ингээд хайрлаж явахгүй байгаа шалтгаан тэр ээж магадгүй байх. Тэгээд хоёрдугаар толгойд одоо юу гэдэг нь би бинийг алж чадахын тулд хүмүүс өөрсдөө ингээд яаж амьд үлдэхээр энэ сөрөглүүл амьд үлдэхээр нөө ингээд гэр бүл болоод ингээд хоорондоо алзаад авахгүй байна уу чи тийм ингээд энэ зохион байгуулж байгаа шүү дээ. Нэг ялгааны зүйлээ. Тэгээд хамгийн гол нь чи амьд үлдэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйл ингээд үүсгэснээрээ магадгүй дахиад тэр хүний ингээд өөрийн тэр дотоод тэр сэтгэлийн хийгээ энэ хариуцлага юм ч гэдэг юм уу энэ яг саяны тэр өгөгдсөн зүйлийг илүү ингээд урт хугацаанд өргөжлүүлэхийн тулд
нэг ухамсартай шийдвэрүүдийг гаргах шаардлагууд үүссэн байж магадгүй байх гэж байгаа байхгүй. Харин тэр эцэг эхийн хайр дээр болохоор илүү энэ нөгөө нэг үржилсэн ч гэсэн гэхдээ яг тэрний зорилго нь болохоор эцэг эхийн хайр дээр ингээ хүүхдэд хайлж байгаа хайрын хувьд болохоор магадгүй төгөлсөжтэй амьдралд ингээ утга учир өгж байгаа зорилго нь магадгүй цаа зорилго нь яг шин за үржих гэдэг ингээ тэр хоёр дахь инстинктийг ингээ авч хайлаа гэхэд хамгийн номер 1 нь тэр хүн амьд үлдэхийг хүсэж байгаа ерөнхий зургаараа. Тэнгүүд тэнд амьд үлдэхийн тулд хүн ямар нэгэн энэ амьдралыг үргэлжлүүлэх утга учир хэрэгтэй. Тэр утга учир нь өөрөө хүүхдийг хайрлаж байгаа хайр. Тэгээд үргэлжлүүлэн тэр ингээ хийх ёстой зүйлүүдээ хийгээд явна. Тэгээд тэрний цаана мотивац өгж байгаа нь хайр нь байгаа. Тэгээд тэр нөхцөлгүйгээр ингээ үргэлжлээд байгааг яа гэвэл урт хугацаанд ингээ амьдралын туршин ингээ амьд үлдэх одоо тухайн одоо юу гэдэг 70 80 жил 90 жилтэй амьд байлгахын тулд ингээ тэр хайрыг урт хугацаагаар тэр 3 жил байж яснаа ингээ гин бүх таарсан хайр хүрхээ болон гэх юм уу ээж аваарсан чинь ингээ хайр хүрхээ огтлоо тэгэхээр хэлдэгтэй тэр нэг юм мууд сайн жилсэн янз бүр болж исэн юм зэргийн гүнд бол түрүүний хэлсэндээ сахар ийсээ амарч шийдэж заадруулаад тагтчихсан хайрлаад байна гэж тийм л байгаа юм шиг санагдаад шээ. Цаад зорилго нь тэрнтэй холбоотой юм уу? Бид сая болцолгүй хайр гэж зөндөө ярьлаа шүү дээ тий. Болцолгүй хайр гэж яг юу юм? Тэр нь одоо юу гэдэг бүх юмаа тухайн хүнд зориулна гэсэн үг юм уу? Өөрийгөө золиослно гэсэн үг юм уу? Яг болцолгүйгээр хайрна гэж яах юм? Хайрыг нь харж байгаа болохоор төсөөлгүй болцлгүй хайр нь болохоор тэр хүний төлөө нөгөө тухайн хүн хийж чадах бүх зүйлээ өгөж чадах бүх зүйлээ өгөндөө эргээд ямар нэгэн зүйл хүлээхгүй байх. Тэгээд өгөх чадах хэмжээгээр л өгнө шүү дээ. Бүгдийг өгөх юм уу? Тунгийн харуулаад өгөх юм уу? Дагахныг өгөх юм уу? Тэ мэдгүй. Гэхдээ ямар ч гэсэн өгч чадах бүх юм аа. Одоо миний хувьд бүх юм аа гэж харгалаа л та. Чадах ус хэмжээндээ өгөхийг хэлэх баг. Гэхдээ эргээд ямар нэгэн сэтгэлэндээ тийм бол энэ надад эргээд ингэж хийж юм уу? Тийм биш. Чи яг хайртай хүнийхээ төлөө тэгэхээр тэр хүний амжилт нь хад баялж чадчихэв. Тэний тэр хүний зовлон энийх шиг мэдрэгдэж гэдгээр ер нь шалгах хэрэгтэй болов гэж санагдаад байна шүү дээ. Тэгвэл хязгаартай байгаад тэгээ тэр хүнийг болцолгүйгээр хайрлах боломжтой юу? Болно шүү дээ. Тэр хүн одоо чинь хайртай хүнийхэн төлөө бүгдийг энэ тэр хүн өөрөөгөө хүндэлж байгаа. Энэ бол миний үнэт зүйл ийшээ бол орохгүй. Тийшээ бол орохгүй шүү гэсэн тэр баундрыгаа бай тавьж өгөн. Хийх чиглэлтэй мө бүгдийг өгч чадах юм аа өгөөл. Өөрийн гэсэн энэ чиний үнэт зүйлүүд байх. Тэр бол ингээд энтэйч тохиролцохгүй. Тийм учраас тэр өгч чадах хэмжээгээр хийж хэлсэн байхгүй. Тэгээд юу ч гэсээгүй тэр хүн сайн сайхныг хүсэж байгаа өгч чадах юм аа л өгч байгаа хүн болгон. Тэгэл хайрлаж харчих би. Тэгвэл ингээ харьцуулах юм бол хэцүү юм болж тийг. Энийх нь одоо амар ихэнх баг хийсэн. Бүгдийг хийх, талын их ингээ тий. Зарим тохиолдол хүмүүс ч нөө болцолгүй хайрлаж ингээд л одоо юу гэдэг юм бүх юмаа золиослоо тий. Өөрийгөө бүр золиослоод ямар ч нөгөө нэг хит хязгааргүйгээр тий. Өөрийгөө хүчирхийлүүлэх ч юм уу нэг ийм тохиолдол амьдраад байдаг шүү дээ. Тэгээ тэрийгээ би чамд үнэхээр ямар ч болцолгүй хайрлаж чадъин гэж ойлгодог. Энийг сонсож байгаа хүмүүс маань та хэрвээ байгаа бол эн чин болцолгүй хайр биш шүү. Та хэрвээ хүнийг болцолгүй хайрламаар байгаа бол өөрийгөө эхлээд хайрлж тэгээд хил хязгаараа тавьчаа. Тэгээд өөрийнхөө өгч чадах хэмжээгээрээ тухайн хүнд өгөх нь байна шүү манайхаа гэж. Тийм. Болцолгүй гэхээр угаасаа шал сонин эрүүл бус сонсогдож байгаа үстэй тийм. Ааш болцолгүй хайрлна гэхээр одоо юу гэсэн юм өөрийгөө бүр ингээд дуусгана гэсэн үг юм юу яриад. Миний хувьд бол хүнийг үн цэнтэй гэдгээр нь л хайрлаж байгаа. Хүн гэдгээр нь л хайрлаж байгааг л одоо болцолгүй хайр гэж нэрлэх юм болов гэж боддог шүү дээ. Тэгээд болцолгүй гэж нэрлэх гээд байгаа л тэгэх юм бол гэж боддог шүү дээ. Энэ зүгээр хүн стар бол одоо юу гэх юм ийм учраас тийм дараа учраас тийм мундаг учраас ч гэдэг юм тэгж байгаа юм байхгүй зүгээр ямар ч гэсэн хүн гэдгээр нь л цэнтэй гэдгээр нь л хайрлаж байгааг л болцолгүй гэх юм бол гэж боддог шүү дээ. Тэгэхээр хүн болгоныг тэгэж болцолгүй хайрлах гэж юм уу? Хүн болгоныг хайрлах гэхэр чинь хүнийг болцолгүй хайрлах гэх юм бол бүх хүнийг болцолгүй хайрлах гэсэн үг үү? Үгүй тэр бол үгүй баха. Тийм нөө болцолгүй хайр гэхээр одоо би бол тэгж бодоод зөвхөн одоо тэр эцэгхийн үр хүүхдийн хайрлал болцолгүй байх юм байна. Угаасаа байдаг ч юм шиг байна. Тэрнээс хоошоо бол хүн хоорондын хайр гэдэг зүйл дээр бол болцолгүй гэдэг зүйл бол нэх гарч ирэхгүй хаа. Тэгээ болцолгүй хайр гэж ойлгоод тэгээ явж байгаа бол тэндээсээ харин яг одоо юу илээ гэж сэрхэтэлтэй юм шиг байна. Тэгээ ийм болохоор би нөгөө нэг хайр гэж байхгүй гэдэг ингээд тэгээд байгаа байхгүй яа тэгэхээр одоо яг үндсэн тийм ид шидийн зүйл байдаг гэж итгэхэд хамаг юмаа зориулаад тий ингээд сэтгэл зүйн дарамтнд би слогийн хувьд дарамтнд өртөөд өөрийгөө хохироогоод яваад идэг. Тэгтэл уг нь бол үнэхээр хайр гэдэг зүйл байдаг болно. Тэр зүйл биш аахгүй юу? Тий тэр бол зүгээр л ингээд өөрийгөө золиослоод өөрийгөө зүгээр гаргуун гаргаж байгаа. Тэрнээс биш тэр бол миний хувьд бол хайр бодохгүй аахгүй. Тэгэхээр өглөөгийн хэлдэг шиг эхлээд нь өөрийгөө хайрлаа суртаа юм шүү. Хоёрт нь нэгэнт одоо тэр найзтайгаа ч гэдэг юм уу скул тэр хайртай эрэгтэй ч юм эмэгтэй хүнтэйгээ гэр бүл болж байгаа бол нь хайр гэдэг чинь олон юмны нийлбэр шүү.
хязээж тэр та нарын бодож байгаа тийм ид шид байхгүй. Тэгэхээр нөгөө эсрэг талын хүнээсээ тийм зүйл нэхэж зовоохоо болоо. Ингээд нэг жижиг юм дээр бол энэ ял хайр юм а гэж бити тогтоо. Тэгвэл тэр хамтын амьдрал гэдэг чинь амар утгагүй хямдхан үн цэнэгүй болчиход байна. Тэрний онд энэ чинь олон юмны нийлбэр шүү гэж бодчихвол тэр зүйл чинь ингээд олон боломжит хувилбартай ингээд болоод илүү нээлттэй зам ингээд гарч ирэх юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгэл байхгүйгээ гүрийгээ даамаа гэхгүй юу. Түрүүний дээр нөгөө хэд өөрийгөө хайрлаа гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр ч би бас бодсон. Юу эхлээд өөрийгөө хайрлаа гэдэг чинь ингээ агуулгаар нүцгэх юм бол эхлээд өөрийгөө хайрлах нь зөв юм санагдаж байгаа хгүй зөв заяа. Тэг ингээд яг бодтой дээр ингээд яг хүрсэн дээрээ боороо яг нэг хэрэгжүүлэх гэх юм бол өөрийгөө хайрлах чинь ингээ чи ингээ бодтоор хэрэгжүүлээгээд ингээд яг процесс явагдаж ийн гэж үзэх юм бол үйлдэл болгож эхлэх юм бол хамгийн ихэнд чи өөрийгөө эхлээд хайрлаа. Тэгснээ хин нэг чи хайрлах чадах юм сонсогдоод байгаа зү тэг яг бодтоор хэрэгжүүлэх юм бол энэ үйлдэл чинь өөрийгөө эхлээд хайрлах гэдэг үг чинь. Тэнгүүд яг энэ агуулга бол ингээ зөв юм шиг хэрнээ. Яг бодтоор хэрэгжүүлэхэд номер 1 миний хувьд миний харж байгаа бол тэгээд чи хин нэг үнэтгэхээс хайрлаа. Дараа нь хин нэг хайрснаас үүдээ чи өөрийгөө хайрлаа. Тэгээд чи өөрийгөө хайрлах сурсан учраас хамгийн анхны тэр хайртай байсан үндэ чихэн хайраа чи мэдрүүлж чадах юм байна гэж бодсон заяа. Заяа гэж. Тэгж бодогцсон. Яа гэсэн чинь энэ аягүй сонирхолтой санагдсан. Би энэ үгийг 9-р ангид байхдаа өөрийгөө хайрлаж бараг имжлэх тухай нэг тийм том байсан аахгүй юу. Тэг би өөрийгөө эхлээд хайрлах гэдэгс би тэгээд юу ч ойлгоогүй байхгүй би ямар ч нэг хуваачсан юм бэ гэдэг. Юу сонирхтой бэ гэж бодчихсан аахгүй юу. Тэр миний тархинд ингээ үлдсэн аягүй олон жил ингээ яваадсан. Одоо ч байдаг. Тэг би яг ингээ 20 морь юм шүрээд өөрийгөө хайрлах гэдэг иймэрхүү юм хийж байгаа юм байна гэдэг ойлгож эхэлж байгаа аахгүй юу. Гадаглаад энэний тухай ярьсан байна. Тэгээд одоо ингээ бодоход би анх яг бодож исэн шиг процесс бол ингэж явагдахгүй мэн гэж бодсон цаа. Тэгээ яасан гэдгсэн чинь тэгэхээр хин нэг хүнийг тэр түрүүний шиг хайрлаа. Чи тэгэхээр хайрлаад одоо яг чиний хийсэн хайр биш те. Цэг их үр хөвгөж идэх юм. Тийм их чихэн хайртай таарлаа гэж бодъё л доо те. Уучлаа чи. Тэнгүүд тэр хайрын кейс дээр одоо чи тэр хүний нөгөө хайрлаа. Хараа мэдрүүлэх гэсэн чинь чи нөгөө өөрийгөө хайрлаж чадахгүй болонгууд одоо шинж өөртөө алдаа гаргах хэвшүүлдэг. Өөртөө хатуурхдаг бол хүний тарих чинь нөгөө өөрийгөө бодох, өөр хүнийг бодох зүйлд нь тусаа хэлчихсэн. Хин нэг хайрлаад яг ингээд бүр тэгж ирэх үед яг өөрийнхөө бодож байгаа шийдвэр гаргахтаа төстөө ингэж ажил хийдэг байхгүй. Эцэг хэсгүүд нь итгэвчтэй байна л да. Тэнгүүд жишээ би чиний төлөө гэж чинь би чиний төлөө ингэж ийн гэдэг нөгөө хүний өмнөөс ингэ шийдвэр гаргаад идэг шүү дээ. Ээж аав нар те шийдвэр гаргаад дарамтлаад байдаг те. Яг ингэ хайрлаад хөрхий хийгээд байгаа гэвэл тийм. Гэтэл одоо чиний тэр өөрийн чинь өөрийгөө зовоодаг гэсмээр чи тэр хүнийг багтгүй зааж иж болохоор байхгүй. Чиний хувьд тэр хэвийн нормал юм. Тэгэл жишээ нь чи өөртөө нэг алдаа гаргахыг зөвшөөрдөг. Тэгснэ чи өөрийнхөө хайртай хүнээс алдаа гаргахыг зөвшөөрөхгүй. Яг үл чиний хайртай хүн юм те. Хамгаас хайрлаж байгаа. Тэгэхээр одоо чи тэр хүнийг яг өөрөөхөө алдаа гаргаж чин зүйлийг ингээд өөрийгөө чаленж хийж сурч тэрнээсээ алдаанаасаа сурч сайжирч зоригтой алдаа гаргаасаа гэж чи хүсэж байгаа бол чи өөрийгөө засах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэр хүнд тэр эрх чөлөө хайлж байгаа учраас тэр эрх чөлөөг олохын тулд чи өөрийгөө их засах, өөртөө зөөлөө хандах, өөрийгөө уучлах хэрэгтэй болж байгаа. Тэгээ тэр цагт чи ингээд яг хажууд байгаа хүмүүстэй тэр хайлж байгаа бол тэр амар амгатаа азж байгаа өгөх хэмжээний хүн болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд шууд ингээд өөрийгөө харин нэг өөрийнх нь төлөө шууд ингээд өөрийгөө тэгээ засахад чадах хүн байгаа. Магадгүй яг тэр бас цорын ганц зам биш гэж би бодод байгаа байхгүй. Магадгүй өөр зам бод эхлээд чи хин нэг үнийг хайрлаад дараа нь чи тэр хайрлсан хайраараа өөрийгөө засаад тэгээд тэр хайраа утгаар нь тэр нөгөө хайрлж байгаа юм дээ. Өгөх процесс нь та юу гэж бодож байна? Сая яг ингээд ерхий яг тэр нөгөө нэг бүх юмаа бусад хүмүүс өөрөөсөө бусад бүх зүйлээ зориулаад байгаа хүмүүс толгойд нөгөө өөрийгөө хайрлах цараараа гэдэг ингээд хэлж байгаа байхгүй. Тэгээд түүнээсээ цаашлаад ерхийлүүд яг аваад чиний хэлгээр тийм үг байдаг штэ. Өөрийгөө хайрлах чаддаг хүн л бусдыг хайрлах чаддаг байдیں۔ Ингээд тэр үгэнд би бас нэг амар дуртай биш заяа. Ялангуяа би сүүлд айгүй олон охтууд дээр эмэгтэй охтууд дээр ажилласан ажилт заяа. Өөрийгөө хайрладаг залуучууд айгүй мундаг гэд нөгөө нэг хитрхи нөгөө нэг өөрийгөө хайрлах гэдэг чинь хитрээд эхэлчихвэл нөгөө биеэд бол амиа бодох гэдэг чинь болоо авчих штэ. Яг тэдгэр хүмүүсийг харж ангуудаа ингэж бас ингэж хайрлаж амж намайг ч ингэж хайрлна гэж хүлээгээд байдаг. Тэнгүүд чинь аль хизээний дижа тэр нөгөө экстрем рүү яваад орцсон юм чинь тийм юм байхгүй. Амьдрал дээр тэр хүн зөвхөн ер нь бол би юу илээ гэд хамгийн түрүүнд өөрийгөө л бодоод байна. Гэтэл хамгийн түрүүнд чинь хоёр хүн хоёулаа хамт гэр бүл болоо явчихвал тэр чинь бид хамтдаа яах вэ гэж хамт ирээдүйг харах хэрэгтэй байгаа штэ. Тэнгүүд 90 мөнгөө ингээд би болцоороо амьдрал ингээд утахгүй санагдаж байна.
Эсвэл бол яг нэг рүүгөө чиглэхээр бас ингээд амьдрал утгахгүй санагдчихад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ямар ч ойлголтын дээр экстрем нь барихгүй за энэ сайн тал нь юу юм, муу тал нь юу юм гэж жагаад нэг голоо сайхан бариад явцдаг төмөрөө болмоор байна. Тийм хэрсүү болмоор байна. Би нэг жоох экстрем хувилбар хэлчихв. Саяных бол яг ингээд нэг юм харилцааны дунд болж байгаа процессыг ярьж штэ тий. Тэнгүүд надаа ингэж бодогдсон байхгүй юу? Хэрвээ хамгийн экстрем хувилбар би одоо хүнтэй хайртай гэд амьдраад байдаг тий. Тэнгүүд тийм хувилбар гарч ирвэл би яах юм бэ гэж бодсон байхгүй. Тэр нь ямар утга учиртай юм гэхээр магадгүй ирээдүйд хизээч юм бэ бид нар мэдэхгүй. Миний хажууд хүн яваад өгвөл би амьдрч чадах уу гэдэг бодолтой байсан байхгүй. Бодол төрөөд тэгээд би чадахгүй юм байна гэж бодоод тэгээд чадхын тулд тэгвэл чи яах ёстой юм гээд өөрөөсөө асууж утсан чинь тэгэхээр би зүгээр энэ хүнд эхлээд төрүүлээд ойлгуулах хэрэгтэй юм байна те. Чи өөрийгөө хайрлаарай, эрүүл мэндэ бодоорой. Үнэхээр чи надад хайртай гэж байгаа л чи энийгээ үйлдэл болгоод эрүүл мэндэд анхаарах ч юм уу те. Урт удаан ингээ хамт амьдрах юм чанартай амьдралыг чи бодож олоорой. Хэрвээ чадахгүй гэвэл яваад өгвөл те магадгүй өвчин юм гийг мэдэхгүй осол аваар явж болдог юу гэдгийг тийм хувилбараар явчлаа гэхэд би араас ч юм бол нэг тэгж шаналах гашуудын нэтрэ юм бол байхгүй би 50% авч үлдэн сэтгэлийнхэн 50% авч үлдэн тэгээд одоо ч би дотроо тийм боддог яг чи 100% хайртай гэж асуух юм бол би үгүй гэж хэлнэ яа гэвэл би 50% авч үлдээд сэтгэлийнхэн буцаад би цаашаа амьдрах ёстой тэр итгэл сэтгэл тэр амьдрсан үлдэгдэл сэтгэлээрээ би яах ч гэхээр би цаашаа хүүхдүүдэд авч явна гэж ингэж тийм юм бодож одоо тэгэнгүүтээ тэрийг хэлсэн байхгүй тэгээд энэ бол хатууч гэсэн бас хайр гэж би бодож байгаа байхгүй дуу байснараа энийг хайр биш чи бол өстой ийм тийм гэх юм болвол тэгвэл тэгээд ингээд тэг нурж унаад тэг ингээд уусан шингээд мэдхгүй хүмүүс архит арсанд ордог өөрийгөө одоо байхгүй болгодог тэг эгүү тэгдэг ч гэх юм уу. Тэгчээр миний хүүхдүүд тэгвэл яах. Тэгээ миний хүүхдүүдийг хийн хайрлах юм гэсэн нэг тийм бодол модал төрчихсөн байхгүй. Тэгвэл хүүхдүүдэд хайрлаж байгаа хайрн дээрээ би босч ирэхийн тулд нөхрөөсөө ч юм уу те 50% авах ёстой байна. Би тэнд 100% өөрийгөө дуустгаад тэг алга болох ёсгүй гэсэн нэг тийм юм экстрем юмнууд бодож исэн. Тэгэхээр заримдаа хайр өөрөө ийм хатуу байхыг тэ зөрөгтэй байхыг шаарддаг. Энэ ч гэсэн хайр гэж би бодоод байгаа хгүй. Бас нөгөө төгөр гэр бүлийнхнийгаа би бас заримдаа илүү их хатуу хайраар хайрладаг. Энэ ч гэсэн хайр гэж би боддог хгүй. Нэг ширхэг оймсорч болтохноо туслахгүй байх юмсан гэж боддог залуу одоо дүүнер мөнрөө. Тэгчээр одоо хүмүүс юу гэдгийг тусалдгүй, хайргүй, өстой хүүтэй хүндий гэр бүлээ боддгоо ч гэх юм уу те нэг юм дээр нь ч тусалдгүй гэж бодох байх. Туслахгүй байснараа тэр хүмүүс илүү хайрын маань мэдрээсэ гэж боддог байхгүй. Хөдөлмөрлж байгаад нэг ширхэг оймс аваад очиход хүүхдийнхаа баярлж байгааг харах энэ бол үнэхээр хас жаргал байж одоо хас жаргал гэдэг тийм абстракт зүйл байж болдог болвол энэ бол хас жаргалыг мэдрүүлэх байх гэж боддог. Хүүхдэд дулаахан явахыг харах гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ эргээгээд тэр хүнд туслахгүй байгаагаараа хайрлж ийн гэх юм уу нэг иймэрхүү экстрем бол хайр ингэж мэдрүүлэхийг хичээдэг. Ийм юм бодоод идэг. Та нарын хувьд энэ хитрхи аимшигтай санагдаж байна уу? Яг нэг талаараа тийм л дээ. Гэхдээ хайрын дотроо хадна гаднаа гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Ерөнхийдөө нэг тиймэрхүү санааг сая сахар хэлчих шиг болоо. Тэгээ миний хувьд бол хайрын дотроо хадна гаднаа гэдэг үг хэрэгжилж байгаа хүн тухайн хүнийг хайрлах чадаагүй болохоор хийж байгаа шалтгаан гэж би боддог. Тухайн үед нь хайрлаад надад тэрийг мэдрүүлсэн бод гадагшлуулсан бод би өнөөдөр таныг надад хайртай байна гэж би ойлгож өснө. Тэгэл би чамааг ингээд дотроо л хайрлаж исэн. Гэтэ би гаднаа ингээд халаа үзүүлж исэн. Энэ ойлголт жоохон тийм гонигтай санагдаад идэм аа. Тэгээд одоо надаа таны тэр надад хайртай байсныг би яаж мэдхий гэдэг ч юм уу те. Тэгэхээр зэрэг танаас бас тэгж бодохгүй байна уу? Би бол хизээч тэр хүнийг одоо юу гэдэм сахар надад үнэхээр ингээд хайртай байсан болохоор надад тусласангүй шүү дээ. Тэр гэж бол би бодохгүй. Тэгэхээр яалтчгүй нэг бол ойлгуулах нь хэрэгтэй юм шиг байна. Тухайн үедээ тийм би чамд хайртай болохоор би ийм шийдвэр гаргалаа. Хэрвээ би чиний хүсснээр ийм шийдвэрийг гаргах юм бол ийм үр дагавартай. Тэгэхээр чамд ийм хор хөнөөлтөй байгаа болохоор би чамд хайртай учраас би инглиш шүү гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй юм шиг тухайн үедээ. Тэгхгүйгээр одоо халаан гадна л үзүүлээд л байсан болохоос шүү дээ. Дараа нь тэгсэн би чамд хайртай байсан шүү гэхээр зэрэг нэг жоохон тийм сонир байгаад идэг. Харин тийм ээ найз нь яг зодож байгаад хайрлаад идэм аа. Тэгтээ нэг сайхан хэлж байгаа болоо сайн арч байна. Амьдрал ингээд илүү битлээд те ахиу зүйлийг өөрөө хийгээд тэднээсээ онож босоод ингээд тэр процессээс яг хүн яг нөгөө өөрийгөө олоод сэтгэл нэгийг олоод те өөртөө итгэдэг явж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг талаас ингээд яг үйлдэл зөв хэрнээ яг уухагийн саяны хийж байгаа шиг тэр завсраар нөгөө нэг яагаад ийм үйлдэл хийж байгаа вэ? Магадгүй чамд ингээд хатуу юм шиг харж байгаа болов ч ингээд
Энэ би чамд хайртай учраас гэж байгаа. Тэгээд шалтгаан болохоор би бол тэгж харж байна. Тийм учраас ирээдүйд чамд энэ хэрэг болно гэж би үзэж байгаа учраас энэ нь бол ингээд яг цэвэр миний ингээд хайран дээр суйлсан гэдэг шийдвэр гаргаж чамд хайрлаж байгаа учраас юм шийдэж байгаа ба. Тэгээд чамд таалагддаг байсан ч гэсэн би ингээд хичээж шүү. Тэгээд өөр бусдаар ингээд сэтгэл санаа чи хэцүү бол тэ өнөж готрах гэдэг яг тэр юм даваад гарч байхдаа бол ингээд их ч юм ээж ч юм очоод байна. Гар би оролцож яг юм чи бол ийдгүй ч гэсэн яаж шиг өөрөд ингээд хэцүү ярил болно ч гэх юм. Одоо юу гэдэг сэтгэл санаараа дэмжнэ гэдгийг хэлэхтэй бас юм яа тийм те. Тэгтээ сая онолтчлаа шүү. Тий, ерөөхдөө одоо саяны нөгөө нэг бас л нөгөө ядаргаатай энэ хүмүүс надад салгаж байгаа. Энийг одоо ганцхан юм бидэм баг та гэдэг. Нөгөө ойлголцлын ялгаа гэж ядаргаатай. Хайрын дотроо хална гадна гэдгсэн шүү дээ. Тэнгүүд бүр ингээд экстрем болгоод тэр нөгөө бүхнээ зориулаад ингээд би энэ хүнийг ингээд хайрлаж байгаа. Тийм болохоор би ингээд энэ хүнийг чанга юм те. Амар чанга хүн болгож би бэлдэж байгаа гээл нөгөө бүр хүчрхийлээд өгдөгтэй бүр ингээд нөгөө лимит гэдгийг мэдхээ байсан бас тийм кейсээс айгуух гараад ирт те. Эцэгхийн хайран дээр ч тэр би чиний сайн сайхны ирээдүйн сайн сайхны төлөө би ингэхгүй бол өөр хүн ингэхгүйгээл нөгөөдхөө бодох сэтгэвч ирэхийн ингээд хорио те. Тэр бол бодлын хүчрхийлэл явагдчихж байгаа те. Энийг чадахгүй арчаагүй юм зүм гэл ингээл за тэгээ дээрэс нь биеийн хүчрхийлэл ороод ирж байгаа. Багш нар хүртэл одоо сурагч нар дээрээ одоо тийм хүчрхийллүүд явчихж байгаа. Найзууд хүртэл нэг одоо юу гэдэг сургууль дээр чи юм ч юутай тийм ч юутай тийм гэдэг ингээд ерөөс нэгэндээ нон стоп биеийн болон сэтгцийн хүчрхийлэл айгүй хөвтөдөг болжээ. Тэгэд миний яг ингээд хайр гэдэг зүйл байдгүй гэдэг эсэргүүцэх гээд байгаа шалтгааны л одоо нэг байгаа байхгүй. Энийг л хайр гэд нэг юм хүн болон өөртөө итгэцэн. Тэгээд тэрийгэ туйлын үн ингээд зүтгээд энэ ингээд чамаа би ингээд хайрлаж байгаа юм хэлбэр шүү. Тэнгэртэл яг үүндээ өнөөдөр шинжлэх ухаанд ч нөгөө нэг хайр гэдэг байгаа зүйл байдаг бол тэрийг илэрхийлэмж нь өөр байна тий. Өнөө 5 хийлмэл хайрын 5 хийлмэл гэдэг ингээд янз бүр гараад байгаа штеп. Тэнгүүд тэд нэртэйгээ ингээд давхар ингээд хөгжмөр санагдаад байгаа. Өөртөө автаа тиймэр санагдаад байгаа. Тэнгүүд тийм юм байхгүй. Өнөөдрийн төвшөнд тэр зүйлүүд ингээд мэдээж бүх улс орнд байгаа. Гэхдээ болж байгаа хувиа хараад үзэнгүүт Монголд маань илүү их байгаад байгаа юм болов уу гэж харагдаад тэр бол надад ингээд сэтгэлийн хувьд бол айгүй тийм эмзэглэмээр тийм зүйл байгаад байдаг шүү дээ. Хүчрхийлээд хайрлаад байна гэт тий. Тэр бас нэг би чамд хайртай, би бүр чамгүйгээр амьдрч чадахгүй нэ гэл ингээл араас нь гүгэдэд хүмүүс идэг штэ тий. Тэр бас нэг төрлийн тийм хүчрхийлэл юм шиг сонсогдох юм таамс гэж үг. Үгүй шүү дээ. Би чамд хайртай учраас л ингээд энэ хайртайгүй харин би тэгвэл хайргүй гэхээр үгүй би чамд хайртай гэдэг. Үгүй чиний харин тийм байж болно. Минийх тийм биш байгаад байна. Би тийм юм мэдрэхгүй байна гэхээр би чинь чамд би чамайг хайрлаад байгаа шүү тэгээд ингээд ийм тушаагаад захираад тэгээд чи минийхийг л хүлээж ав. Чинийх ямар байх нь хамаагүй, огтос хамаагүй. Би л хайртай годох. Гэдэг тий. Яг энэ алдаа өсвөр үеийн хүүхдүүд дээр айгүйх гарт юм шүү аа тий. Нөгөө нэг эд дурлал хүн амт шахартай нас штэ. Би одоо ингээд баг байсны санагдаад байна. Энэ хүүхдүүдээ ингээд ярьж байгаа ингээд ажиглаад ангууд ингээд нэг ингээд дурлалцсан ингээд хайртай заахны хайр маяг гэдэг үе байгаа штэ. Тэнгүүд нөгөөт нь ингээд дийлэх хувьд нь ч гэдэм үү хайргүй байх тохиолдол. Тэнгүүд тэр нөгөө талын охин юм уу байна залуу тий тэр ингээд муухан гэдэг татгалтай болдог тий. Ингээд тэр хүний хайрыг хүлээж аваагүй төлөө яагаад тэр хүн муухан болж байгаа юм тий. Тэр хүн ч гэсэн зүрхтэй тий тэр хүн ч гэсэн өөр ингэсэн үзэл баримталтай хүн штэ. Хин нэгнийг тэр одоо хайр гэдэг тэр зүйлээрээ би энэ хүнд хайртай гэдэг тэр үүсгэж байгаа болвол нь бас нэг юм ойлгох хэрэгтэй. Тэглээгээ чамааг бас зөрүүлээд тэр хүн хайрлах шаардлага байхгүй. Эмэгтэйчүүд нь араас нь гүөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд нь миний араас гүөх хэрэгтэй. Тэр бас ингээд түм асаандаад байхгүй. Тэнгүүд одоо нөгөө эмэгтэйчүүд нь ч тэр одоо бас айгүйх тийм болцсон. Араас нь гүүж ийн гэдэг нөгөө экстрем рүү ороод нөгөө хүний хувийн орон зай руу ороод нөгөө байн мессеж бичээд тэр чинь бас дарамт штэ. Хаа явсан газраас нь гид болонгоос тойрч гарч ирж мөрөө тэр чинь бол ингээд надад бол ингээд амар санагдаад байгаа байхгүй. Хин нэгэн хүн ингээд хагнаад явж ийн гэхээр ингээд чи юу вэ? Ариуцтэй. Найзынхаа 17 наснд бол наа чи айгүй романтик санагддаг байсан. Хин нэгэн хүн намайг дагаад ирэхээр ямар гоё юм бэ гэж боддог гэсэн. Харин тий. Одоо манайс найзыг дийжсэн аахгүй нэг хүн хайртай гэдэг. Нөгөөт нь үгүй би чамд ингээд ямар ч хайргүй ингээд би ямар ч чамд ийм сэтгэл байхгүй гэдэг хачин нөгөөт нь ингээд дагаал шүн орой хаасаагүй дагаал гинт сургууль дээр нь харагдаал тий. Гэрийнх нь гадаа ингээд суугаал тэгснээ
машиндаа ингээд сигналтаж мигналтал тэнгүүд ингээд тэр хүн чинь ингээд 50 байх эцэггүй болгож байгаа байхгүй. Энд чинь бол нэг одсын ингээд хүчирхийлэл дарамт бас ингээд болж байгаа байхгүй юу. Тэгэхээр ир эмхүү хаан бас энэ дээрээ бас нөгөө юу хэмжээ хязгаартай хаана очиод хүчирхийлэл болох вэ гэдгийг бас мэддэг байна. Тэр нөгөө нэг урлагийн хайр одоо энийхээ сайхан оруулж ирж штэ. Надад бас ингэж санагдсан байхгүй. Ингээ урлаг хийдэг хүмүүстэй янз бүрийн урлаг байгаа штэ тий. Таны дууг сонсдог байдлаа гэд хайрлаж байгаа гэсэн утгатай ерөөсөө биш байхгүй тий. Тэнгүүд хүй би ингээд айгуугаа хит дуулаад чамайг баясгаад чи дагаж дуулаад ээжэж яа намайг хайрлахгүй байгаа лээ гэд. Тэгэд ихэнх тохиолдолд хүмүүс хайрлд юм байна л да. Тэр дуугийн сонсоо ч юм уу кино жүжиг инээ тэр юм үзээд тэнгүүд тэр замаар орж ирж байгаа хүмүүс хүчирхийлэл аягүй хийдэг үү гэсэн надад тийм бодол төрсөн ахгүй. Яг тэгвэл хүн ингээд хамгаалах юм сигналаа асаж чадахгүй шүү дээ. Угаасаа тэр тархи руу дуун аягүй гоё орж ирж гин жүжиг уран бүтээл юу гэдгийг тэр нь маш сайхан орж ирж байгаа учраас өөрөө ирэхгүй хүн ингээд аль хэдийн тэр хамгаалах одоо дефенс нь ажиллааг байгаа учраас тэн дээр нь орж ирээд янз янзын тэр дураараа юмнуудыг хийдэг үү гэсэн бодол төрж исэн байхгүй юу. Одоо ялангуяа бид нар ч одоо ингээд гадаадд байхаар Монголоос урлаг соёлын хүмүүс ирдэг ч тэнгүүд юм амар дураараа ашлаад идэг хүмүүстэй тэгээд ингээд октоодтай ч юм уу ер нь аягүй нэг тийм яаж болно гэж бодоод байгаа юм бол гэж бодтол тэгээд ингээд би тийг ингэн тийм газар үзэн яанч гэдгийг тий хүмүүс ажилтаа байгаа шүү дээ хөөе таны дууг сонссон байлаа гэж таныг кэрлээд явах ёстой гэсэн үг биш гэж би бодож байгаа байхгүй. Тэнгүүд манайха хамгийн сайхан нь тэр хүмүүсийн дууг сонсдог байлаа жүжиг энэ тэр уран бүтээлийн үздэг байлаа гэд хайрлаа л гэдэм юм. Тэнгүүт яг ингэх ёстой гэж ойлгоцсон. Үгүй гэж хэлэнгүүт нь хөөе би чамд гоё дуу сонсгоо эцтэй гэдэг. Уучлаарай эн чинь бас нэг төрлийн бас хүчрхийл штэ. Чи ажиллаж байгаа чи уран бүтээлээ гаргаж байгаа. Буцаагаад бид нар мөнгө төлж байгаа. Тэглээгээд одоо амар нөхцөлгүй хайрлаж байгаа гэсэн утга агуулга бол ерөөсөй байхгүй шүү. Яриа айгу сонирхолтой сэдвээр орж ин тэ. Хэдүүлээ дараагийн удаа хүчирхийллийн тухай ярилцсан. Нөгөө түрүүний дугаарт угаасаа хүчирхийлэл ярина гэд хэлсэн байсан боловч одоо нөгөө жилийн эхний дугаар бодлоор хайр болгож сарсан байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр дараагийн дугаартаа хүчирхийллээрээ ярьдгаараа ярих болно. Би тэгээ та хэдийн яриа надад айгу тийм таалагдаагүй хэндэ. Хайр гэж байхгүй, хайр гэдэг чинь зохиомл зүйл гэд яриад ирсэн. Би тэгээ нэлээх бодлоо л тоо тэгээд хэсэг ярихгүй микрофоноо хаацсан байлаа. Тэгээд одоо жоохон буулт их хэрэгтэй юм шиг байна л да. Магадгүй хайр гэж байхгүй байж магадгүй гэж бодож үзлээ л дээ тэгээд. Тэгээд эцэст нь тэгж бодлоо. Тэр нөгөө нэг одоо нейросайенсийн тэр нөгөө нэг functional MRI-гаар одоо тэр хайр гэдэг зүйл чинь тархинд ингээд харагдаад байгаа юм шүү дээ. Тэгээд одоо тэр дааврууд ингээд ялгараад хүний тархинд ялгараад ингээд хүний биед ингээд одоо зүрх хурдан зохилуулаад байт юм уу те амьсгалд авчлуулад байт юм уу те. Тэр үйлслүүдийг үзүүлээд байгаа юм шүү дээ. Тэр чинь бодит юм биш үү гэдэг бид дүгнэлтэн төрөөд байна. Дээрэс нь одоо хайр байдаг гэдэг итгэл үнэмшил хүн амын хэдэн хувьд нь байдаг те. Магадгүй 99% нь байдаг баг л та. Тэр зүйл чинь одоо өөр нэг итгэл үнэмшилтэй би харьцуулмаар байна л та. Анхны систем жишээлбэл те. Анхны систем гэдэг зүйл бас зохиомл. Тэр итгэл үнэмшилтэй хүмүүс тэр одоо банкнд одоо мөнгө очиж хадгалуулж байгаа шүү дээ те. Магадгүй ингээд 1000 жилийн өмнө хөөнд очиод та банкнд мөнгө хадгалуулаач. Жилийн дараа таны мөнгө чи 14% өснө гэд хэлэх юм бол чи юу гэлөө өрөх гээд байгаа ингээд хойно тах сэлмээ суг татах байл гэдэг те. Тэгэхээр хайр гэдэг зүйл байгаа гэдэг итгэл үнэмшил дэлхийн хүмүүсийн 99% нь байгаа. Тэр зүйл чинь одоо тэр хүн амын одоо нэг шаа алхахад нь тусалж байгаа тэр итгэл үнэмшил юм байна. Тийм болохоор тэр зүйл чинь бодит юм биш үү гэдэг дүгнэлтэн төрөл нь. Та нар юу гэж бодож байна? Тийм. Санал нэг байна. Яг нөгөө миний бодлоор хайр байгаа гэж үздэг байгаа шүү дээ. Тэгээ тэр бол эцэг их гэх тий. Эцэгхийн үр хүүхдийн гэр бүлийн тэр ах дүүгийн тэр хайрыг хасын хайр ч юм уу өөр бусад нөхөрлөлийг бол ингээд бол тэр бол яг үстэй гэдэг утгаар яг харьцуулах нь бол яг тийм урт хугацааны тогтвортой тийм хайр гэж харахгүй байгаа байхгүй. Үгүй шатлалтай байна. Та хүний өөр хичээл сэтгэл байгааг хамаарч идэх зүйлтэй яриасаа гэж хараад байна. Тэгээд бодитгүй гэвэл бодит гэж бодож байна. Тэр бодит яагаад гэвэл тэгээ нейротрансмиттерүүд нь тархинд нь ялгарч байна. Биенээс нь өөрчлөлт тэгээд сэтгэл зүйн хувьд ч хүнд өөрчлөлт савчирч байгаа учраас энэ бол бодит гэж хараад. Миний бодлоор бол абстракт гэж бодож байгаа байхгүй юу? Барьцтай юм бол байхгүй.
Тэгээд нийгмээс тухайн үеийнхэн соёлоос тий хэдэн он тоолол дээр явж байгаагаас шалтгаалаад хайр нь янз янз болоод романтизмын үед бол бүр солиорл бий болж байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр тэр анхны хилдэг дээр л яг хайр гэд нэрлэлцэн л болохоос ер нь төгс төгөлдрөлөө тэмүүлж байгааг л тэр замыг л хайр гэж нэрлээд байгаа юм бэ л гэж жоохон нийгэм судлалын чиглэлийн тиймэрхүү ойлголттой байгаад байна. Тийм тэгээд яг миний болонгууд байдаггүй гэд эсэргүүцэд байгаа нь болонгууд хайр гэдэг зүйл ямар нэг юм байгаа. Гэтэ энэ зөвхөн нэг жижигхэн юм дээр тогтдог юм биш шүү. Маш олон юмны нэгдэл байгаа шүү. Тэ олон өнцгөөс нь харж бодоорой. Тэгвэл нь тэр хайр гэдэг зүйл чинь амар үн цэнтэй болох гээд байгаа. Сандад байгаа. Тийм болохоор нөгөө нэг ингээд хайр гэхээр нэг жижигхэн имижинэйшн үүсгэчээ тэрэндээ багтаах гад бити тэгээд дайраад ингээд тэгэрээ гэдэг өнцгөөс одоо яриад байгаа байхгүй юу. Тэгээд яг хөө нэг миний бүр үнэхээр ингээд эсэргүүцэхгүй зүйл байгаа бол над эцэг эхийн хайр, хүүхэд эцэг эхээ хайрлах хайр. Тэр бол үнэхээр нэрээ бидний тайлбарлаж чадахгүй тийм зохицолтгоо тийм зүйл байгаад байгаа. Тэгээд тэрнээсээ гадна нөгөө нэг энэ дээр байгаль биднийг хайрлах хайр болон амьтны хайр гэдэг зүйл бас яг энэ тодорхойлолтын дээр бас орчиж байгаа л гэж бодоод байгаа байхгүй юу. Та нар нэр энэ талаар юу гэж бодож байна? Одоо би ингэж бодож байна л да. Байгаль өөрөө бид нарыг хайрлсан учраас за жоохон шашинлаг байж магадгүй шүү. Байгаль бид нарыг хайрлсан учраас магадгүй энэ олон даавар маврыг бий болгож зохион бүтээж өгсөн үү? Тэ? Ямар нэгэн meditation доош нь болгож хөөргөж тэ янз янз болгодог энэ дааврыг зохион бүтээж өгсөн үү? Эдрийг зохион бүтээгээгүйсэн бол бид нар зүгээр нэг л махал байх юм шүү. Явдаг мах тэ гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр байгаль биднэрт одоо үнгүү ус агаар юу гэдгийг жимс ногоогоо өгж байгаа. Тэрэнд нь бид нар янз янзын одоо цэн солилцоонд орж байгаа. Тэгэхээр энэ байгаль чи өөрөө бидрийг хайрлаад байгаа учраас бид нар байгалийн нэг хэсэг учраас энэ болгоныг мэдрээд байгаа юм шүү. Тэгээ тэрийг янз янзаар нэрлээд байгаа юм шүү. Хамгийн эцсийн бүлэгт юу үнэн гэхээр байгаль бид нарыг хайрлаж байгаа. Гэхдээ бас буруугаар одоо хэрэглэвэл гэх юм уу тэгээ дайсагналцвал хариу шитгэлээ өгдөг. Гэхдээ энэ яг ингээ өгөө аваатай хайр юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Ямар ч нөхцөлгүйгээр байгаль бас бид нарыг хайрладгүй гэвэл заримдаа үгүй юм шиг санагддаг байхгүй. Байгальтай зөв бүсээр харьцах юм бол буцаагаад бид нарт ямар нэгэн шитгэлээ өгдөг те хаян цахилгаан одоо юу гэдгийг нөгөө далайн шуурга муургын нэтэрэ те мал залын зөв бүсээр хорогдуулдаг ч юм хөлдөг алчдаг ч юм ийм иймэрхүү байдлаар шитгэлээ өгдөг. Тэгэхээр байгаль ч гэсэн өөрөө нөхцөлгүй хайрладгүй гэвэл бас үгүй юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Би та нарыг хайрлаж байна гэхдээ та нар намайг хайрлахгүй учраас ингэж чинь ч гэдэг юм нэг тийм юм болж байгаа юм шиг заримдаа санагддаг. Амьтны хайран дээр бол муурч нөгөө нэг юу яадаг штэ нөгөө эзнийхээ эд хөрөнгийг авах гээд ингээд бодоод идэх штэ. Тэр чинь тэгэхээр хайр биш үү? Морны бодлоо ойлгосон те. Тий, муурны бодол уншаад муурны хайртай хайргүйг ингээд олцсон. Барыг чинь нэрэн дээрээ бичиж аавна гэд хүлээж байгаа штэ найз. За боломжтой байгаарэ. Та нар ч одоо 2 мууртай яана энэ. Тийм тэгэхээр амьтны хайр айгу худлаа хайр. Танаа муурнууд тийм штэ. Манай нохоонууд бол тийм биш энэ. Нохоо бас сонирхолтой амьтаа шүү те. Үнэн ч байсараагаа л дуустдаг. Яг хайрлт юм уу? Хайрладаг гэж хүмүүс итгэдэг. Эфемераа хайрлт. Яг тэ тархийг харсан уу гэдэг. Нохооны тархи судлалаас авч үзэх юм болов гэж. Амтан бас айгүй сонин те амтны зохицолгоо гэдэг тиймүүд угаас л хүнж гэдэг чинь одоо угаас амтан штэ. Тэгэхээр яг тэднэр дээр харангууд яг тэр эмэгтэй амтан дээр үр төлөө хамгаалж байгаа хайрлаж байгаа тий. Тэгээд өсгөөд ингээд ан хийдэг болонгууд нь ингээд хөөгөөд явуулчихж байгаа тий. Тэрүүхэн тэндээ ингээд яг л ингээд бидний бүгдээрээ яг нэг л ямыг ингээд давдаг хардаад байгаа шүү дээ. Гэхдээ тэд нар чинь хамгийн гол нь бид нар чинь бол оюун ухаантай гэдэг одоо энэ итгэл мэдрэмж яасан сэтгэл дадаа гэдэг ингээд салгаж яриад байгаа шүү дээ. Тэгэхэд тэд нар чинь оюун ухаан болохоор тийм юм байхгүй шүү дээ. Байхгүй гэж бодож байна. Одоо энэ нэг кино хүүхэлдэйн кино дээр шаргаал зэрэг тийм байж магадгүй л дээ гэхгүй. Гэтэ ингээд харангуй тийм юм байхгүй тэр оюун ухаан гэдэг юм байхгүй бэжиж одоо тэр дагцсаар амьдардаг одоо амьттай байгаа. Тэгээ пингвин байна те нэг хостой чулуу билээлээд тэгээд ингээд насан туршдаа хамт амьдардаг те. Хум байна те нэг хостойгоо насан туршдаа хамт амьдардаг. Гэх мэтчлэн яг иймэрхүү зохицолгоонууд бас айгүй сонин те. Яг эднийг харангууд одоо тэр тодорхой хэмжээний нэг тэмцэл байдаг байх. Тэгээд тэрийг одоо
хүний хэлээр орчуулад гаргаж ирвэл тэр надад тэр хайр нь л байх тий. Тэгээд гэрийн тэжээвэр амьтад бол нь ер нь байгаа эзнийгээ бол бас л нөхцөлгүй хайрлалтай штэ гэж хэлэх гэхээр нэрээ сая ийм юм орж ирээд байна. Үгүй нөхцөлгүй гэдэг нь яаж мэдчихэв та нар хоолыг өгж байгаа үсттэй. Тэр чинь бас нөгөө амьд үлдэх инстинкт байгаа штэ. Тэнгүүд өглөө оройны хоолыг өгж гэнэ өгж гин дулаахан гэд байлгаж гин. Айгуу муухай тий. Гэтэ нэг юм нөгөө Гэхдээ чиний царай муутай байна уу, өндөр байна уу, намхан байна уу те? Тэр бол хамаарахгүй юм да гэхгүй юу? Ингээд бодсон ч бас сонирхолтой юм байна шүү. Зарим тохиолдолд ийм байж болох уу? Тухайн орны соёл болон шашнаас шалтгаалаад нэг одоо мэдрүүлэх мэдрэмж нь ч юм эсвэл тэр зүйл нь өөр байж болох уу? Хайр ер нь өөр байж болох уу? Ямар нэгэн хүчин зүйлээ шалтгаалаад. Болно гэж бодож байна би нэг. За би бас сайн мэдэхгүй юм руугаа орж ив шүү. Тэгээд өөртөө ингээд ахын аваад гэх хингээгээр яагаад мэдэхгүй юм руу орж ийнэ гэдэг мусульман шашинд руу орох гэж байгаа байхгүй юу? Яг би яг нарийн мэдэхгүй. Тэгээд бидний нүдээр харангуут тэр эмгтээчүүд юм толгоон дээр юм өмсөд байгаа нь ингээд айгуу тийм утахгүй боломжгүй зүйл эмгтэн хүнийг одоо ер нь бол дээрлэгч гэдэг ч юм уу эмгтэн хүний эрхийг зөрчиж байна гэдгээр одоо бид нар авч үзээд байгаа штэ. Тэгээд тэгсэн чинь намайг нөгөө нэг энд хэлний ангид хахад манай ангид мусульман шашинтай хэд охтод байсан. Тэгээ бүгдээрээ яг сургууль дээр болонгоо зөмөрөө тэр нөгөө вол тэр нөгөө нэг зүүдэг толгойн хойныг авчдаг. Тэгээд тэрэн дээр ингээд зүгээр ингээд айгүй ихтэйхнэр ингээд чам зүгээр юм зүх ингээд эвгүй байдгүй гэд асууж байгаа байхгүй. Тэнгүүд бүр ингээд юу вэ үгүй штэ ингээд надад энэ нэг амар үзэсгэлэнтэй хараад би энийгээ зүөх ингээд амар дуртай тий. Тэгээд нэг бараг л эн чинь ингээд би нэг өөрийгөө бараг хайрлаж байгаа хайр ухааны надад ингээд тайлбарсан баггүй. Тэгээ яг мэдээж магадгүй тэнд нөгөө нэг соёл уламжлалт болон тарих угаалт гэдэг зүйл ясан байж магадгүй тий магадгүй. Гэхдээ тэгж ярьж байгааг ингээд бодцоод угаасаа ингээд бидний өвөг эцгээсээ ингээд амжаад ирсэн соёл юу гэдэг тий. Тэрнээсээ шалтгаалаад ингээд бас хэлбэр нь өөрөөр л янз янзын бүх зүйл ингээд өөрөөр байгаа даа гэсэн бодол төрж байсан. Шашны хайрч бас солиор болно штэ. Гэтэ айгу сонин ингээд эрхчлөө олгож чадахгүйгээр чамайг хайрлаж гин гэхээр айгу сонин юм шиг санагдаад чи юм битүү байх юм бол бурхан чамайг хайрлаж байгаа гэд. Хин нотолж байгаа. Хин тэгж хэлээд байгаа. Би зүгээр одоо эхээс төрсөн биеэрээ ч явж исэн. Бид нар магадгүй хүн төрлөختөө үүсгэхдээ эхээс төрсөн биеэрээ л явж исэн баг. Тэгэхэд одоо тэр бурхан байдгүй мó. Тэгэхэд бол би зүгээр л явж исэн шүү дээ. Атал ямар нэг юм өмсөд битүү байсныхаа төлөө хин нэг намайг хайрлаад нэг гэхээр бас сонь санагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг нотлоод үзүүлчих. Яг энийг өмссөн чинь чиний бурхан намайг хайрлаад байгаа мэн гэдгийг надад харуулчих гэдэг. Тэгэхээр энэ тэрийг ерөөсөө тийм болгож хувиргаж л байгаа л асуудал байгаа шүү дээ. Шашны одоо зан үйл байдаг юм уу, суртал ухуулга байдаг юм нэ тэрэг гэдэг. Ямаараа хайр гэж бол ийм юм аа. Чамайг ингээд битүү хүнд ч үзэгдэхгүй харагдахгүй байлгаснараа хайрлаад байгаа маа гэж байгаа нь өөрөө амар асуудалтай сонсогдож байгаа шүү дээ. Яагаад тэр хүний эрхчлөлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр хайрлаад байгаа юм бэ? Тэгэхээр шашин эрхчлөлөө олгодсон юм уу үгүй л байгаа ч дээ. Худ уралж. Энд дээр би нэг нөхцөлтэй хайрын тухай нэг жишээ байт юм байл шүү дээ. Нөгөө нэг Клеопатра хатан хаан Антони хоёрын хайр айгу тийм нөхцөлтэй хайр байсан гинэ. Антони нь болохоор нөгөө нэг Ромын юу байсан жанжин байсан. Тэгээд байлтан дагуулт хийж явсан. Тэгээд Клеопатратай анх таарсан. Халуун хайр дурлалаар учирсан. Тэгсэн чинь тэр юу болохоор үргэлжлэх боломжгүй болсон. Ягаад гэвэл хойно нөгөө нэг Цезар байсан. Цезар тэгээд хурж ирээд улс төрийн гэрэлтийг Клеопатра хийчихэж байгаа байхгүй. Тэгээ Антонио чадахгүй тэгээд амьдралд дуусж байгаа тийм хайр дурлал тийм л тийм хүчтэй хайр дурлалын төв. Найз нэг сонирхолтой факт боллоо. Энэ дээр Стринбергийн гурвалжилсан он гинөө та хэд энийг сонсч ирсэн үү? Үгүй. Энэ сэтгэл зүйн байдлаас энэ гурвалжилсан оныг гаргасан юм байна. Тэгээд тэр нь ойр дотн байдал, хүсэл, тэмүүлэл, үүрэг амлалт гэдэг 3 зүйлээс хайр бүрднэ гэсэн байдаг юм байна. Тэгээд энэ нь аль нь их бага байгаа, аль зүйл байхгүй байгаагаа шалтгаалаад хүмүүсийн тэр нөгөө хайрын төрлүүд нь өөр болол байдаг юм байна л да.
За ойр дотн байдал гэдэг нь бол сэтгэл санааны дотн холбоо, нээлттэй байдал, тэр итгэлцэл те энэ хүн миний хамгийн ойрын хүн шүү гэдэг ийм мэдрэмжүүдийг төрүүлдэг зүйл. Хүсэл тэмүүлэл нь болохоор бие махбодын таталцал, романтик, шохоорхол, догтлол те одоо юу гэдэг хүсэл тачаал гэсэн юмнууд орно. Үүрэг амлалт гэдэг нь болохоор энэ хүнд хамт байх тэ энэ хүний өмнө би хариуцлага хүлээн ухамсартайгаар энэ хүний өмнө шийдвэр гаргана гэдэг ч юм уу ингээд нэг иймэрхүү үүрэг амлалт. За тэр одоо жишээ нь ингээд яриад үзэхээр зөвхөн ойр дотн хүсэл тэмүүлэлгүй амлалтгүй бол нөхөрлөлийн хайр гэдэг гинэ. Зөвхөн хүсэл тэмүүлэл давмгай бол дурлал шохоорхол маягийн төр зургийн хайраа. Зөвхөн амлалт хүсэл тэмүүлэл дотн байдал сул бол хоосон хайр буюу нэр төдий холбоо болдог гэж байна. Гуруула хүчтэй байвал энэ бүрэн одоо жинхэнэ хайр болж хуурдаг гэсэн юм байт юм байна. Бас сонирхолтой юм байна. Энэ гурваас их бага нь шилтгаалаад явагдчих юм шүү дээ ер нь бол. Ямар сонирхолтой. Пингвингийн дөрөв хэлсэн тэр 5 хайрын хэл гэсэн шүү дээ. Тэрийг дурдахгүй байхын аргагүй юм биш үү? Ямар 5 хэл яадаг лээ? 5 хайрын хил дээр хүрлцэх, хүнд ямар нэгэн зүйлийг хийж өгөх, өөрөө болвол бэлэг хүлээж авах, тэгээд хамтдаа цагийг өнгөрөөх, тэгээд сүүлд нь болвол нөгөө нэг юу урмын үгээр тэтгэх гэсэн юм 5 хил байт юм билээ. Яг мэдээж бүр энэс илүү байгаль байх л та. Гэхдээ ерөнхийд нь яг тийм 5 бүлэгт нь очдөг юм билээ. Тэгээд надад бас тийг санагцсан. Энийгээ мэдчихвэл амар юм шиг санагцсан. Яагаад тэр нэг одоо би болвол ингээ хам цагийг өнгөрөөвөл энэ надад ийм хайрлагцсан мэдрэмж төрдөг болвол нөгөө хүнд нь болвол минь ингээд юу гэдэг хүн ингээ урмын үгээр тэтгэх дуртай байвал би урмын үгээр тэтгэхгүй зүгээр л ингээл шалтар болдор юм яриад хажууд нь ингээ байгаад байдаг бол тэр хүн чинь мэдээж өөрийгөө хайрлуулсан мэдрэмж авахгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ мэтчлэн ингээд яг энэ зүйлээ мэдчихвэл айгуу тийм гоё санагдсан шүү нэрэ. Та нар бүгдээрээ тестийг хийгээрэй. Хүн болгоны хайрын хэл тэгэхээр ч өөр байдаг гэсэн үг үү те? Тийм гэсэн. Нэрээ сүүлд нэг юм сонссон. Энэ 5 хэл дээр нэг юм сүүлийн үед маш хүчтэйгэр нэмэгдэж байгаа. Тэр нь ойлгогдох хэрэгтэй гэж сонссон шүү. Бас яг тэрдэг те хүнд ингээ ойлгож байгаа мэдрэмж авахаараа би л амар хайрлагдж байгаа мэдрэмж авдаг. Танаас тэгдэг үү? Энэ 5 хэл дээр нийлээд нэг нэмэгдээд 6 хэл болсон байна. Тэгээд нөгөө introvert, extrovert дээр ч нэмэгдээд нөгөө outrovert гэдэг нэгдсэн. Яг өнөө outrovert. Тий, outrovert нэрээ нэмэгдсэн. Одоо тэгэхээр энэ юу юм шүү манайхаа. Одоо энэ одоо 100 гэхэд хайшин. Одоо энэ үе одоо бидний яг өнөөдрийн яг энэ үе чинь нөгөө саарлын 90 үе юм шүү. Өмнө чинь нөгөө нэг хар цагаан зөвхөн хар цагаан гэж сэгэлэх гэдэг байсан шүү дээ. Тэнгүүд одоо яг манай саарлууд гарч ирж байгаа. Тэр нөгөө саяны тэр хайрын хэл дээр болохоор бас нэмээд хэлэхэд тэг санагдсан шүү дээ. Одоо чинь өөрөө нэг одоо чинь тэр quality time гэдэг яг чанартай ингээд цаг гаргаад хамт суух нь хайрыг мэдэрч байгаа хэл нь байж болох ч гэсэн ингээд өөрийнх нь бас хайрыг илэрхийлэхдээ нэг арай өөрөөр илэрхийлэх байх хэрэгтэй. Хүмүүсийн хувьд тэр хайрыг хүлээж авч байгаа нэг өөр бас илэрхийлэхдээ яг тэр quality time-аар бас илэрхийлэхгүй байх шиг санагдаад байсан ч надад бол тэр зүгээр миний тэгж ажигласан юм байхгүй. Та юу гэж бодож байна? Ялгаатай байх шиг. Тий. Тэгээд тэр нөгөө түрүүний өмнөх бас таад нөгөө нэг байгальтай холбоотсон шүү дээ тий. Байгаль тэгээ янзд гэдэг тэр дээр болох гэж байгаа. Ерөнхийдөө болохоор байгаль хий ургамал гэж бүхэл ингээд байгаль ингээд бид өөрсдөө нэг юм тогтолцооны нэг хэсэг байдаг шүү дээ. Нэг бүхэл том тогтолцооны тиймүүд байгальч нэг тийм ерөнхий тоон байлагч дараа нь хоёр дахь нь бусад тэгээд хамгийн жижиг нэг чинь би өөрөө байгаа. Магадгүй яг тэр нөгөө нэг энэ өөрөө байгаль дэлхийг хайрлаж байгаа нь эргээд чи өөрөө нэг айгүй тийм аюулгүй байх, тайван байх, эрүүл агаартай байх, тэгээ элбэг янзын асуудал үүсэхгүй байхад энэ нөгөө байгаль гэдгээ зөв хатснаас үүдэлтэй ингээд эргээд чи өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр болох гэдэг ааш тий. Чи өөртөө хамгийн хайртай. Тэгэхээр чи өөрөө хамгийн хайрлаж байгаа хамгийн баг зов гэдэг чи өөрөө хамгийн зөв ингээд тайван ингээд амьдралаа чи насны амьдралыг 50 өнгөрүүлэх нэг тактик байгаас тийм чинь тийм. Эсвэл байгаль гэдэг ингээд элбэг янзын тийм зөв бусаар харьцахгүй байх бусад хүмүүстэй зөв бусаар харьцахгүй чи тэгэл ерөөхдөө гайгүй амьдч юм шүү. Үнэ Юу л юм бэ гэж бодлоо. Би одоо хамтрагчтай хостой оллоо гэхэд тий харилцааг дахиад бүр ингээ гүн болгоё. Эхнэр нөхөр болъё ч гэх юм уу тий. Өөр төвшин рүү аваач гэхэд тэн дээр бол яг хайрыг ярих ёстой мэн гэж бодож байна. Тэгэхгүй одоо тий нөгөө хүн нь ашиг сонирхол нь яг ямар
байгаад байгаа мэдхгүй нөхцөлтэй юм уу нөхцөлгүй юм уу хайрыг яг юу гэж хараад байгаа эсвэл ээжийнхээ хайрыг надаас нэхэд ирчээд байгаа мó те энэ болгоныгоо яг ингээд ухаж дөнгөж ярилцаад үнэхээр л дотн байгаад байгаа бол те би хайрыг бол ингэж ойлгоод байна магадгүй би сайхан гар гэж болно шүү дээ те нэг юм аавынхаа өгч чадаагүй хайрыг хайгаад байгаа нэг нөхөр гэж болно шүү дээ те тэгээд нөгөө эрэхтэйг чи ийм хайр надад өгөхгүй тийм хайр өгөхгүй тэгэхгүй нэггүй эцсийн бүлэгт нөгөөх нь ааваасаа нэгчээсээ хайраа хамтрагчаасаа те үерхэж байгаа залуусаа нэхэд иш магадгүй шүү дээ. Гэх мэтлэн хайрыг яг яаж харчаад юу гэж тайлбарлаад ямар дотроо фантази үүсгчээд хайртай гэд тэгээ дараагийн шат руу орох гэдэг хариуцлага дээр л үнэ шүү дээ. Дараагийн байдал бол шал өөрөөр иргэн те. Тэр аюу сайн ярилцаад хоёрын хайрын тухай бодлол өөр байна. Эсвэл адилхан байна. Авч явж чадах юм байна ч гэдэг юм уу те. Тэгээд тордлогоо хэрэгтэй. Тэр тордлогоо хийж чадах юм байна гэж бодох юм бол цаашаа явж болох юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхгүй шаал өөр ингээд дотроо нэг кино үзээд төсөөлцөн нэг эцэг эхийн хайрыг авчих гэж юм уу ямар хайр ачих гээд байгаа ингээд зөрөлдөөд хэрэлдээд муудалцаад тэгээ тэр нь илүү их гарч ирэхээр манайхан бол илүү токсик гарч ирдэг штэ тий. Одоо муугийн шууд илүү яриалтай чи тийм чи эмчтэйгдэг чи ингэдэг ч гэл ингээд эцсийн бүлэгт уул нь бол би чамаас хайр авах гэдэг. Гэхдээ чиний өгж байгаа байдал бол ийм байна гэхэд илүү их муугийн дурдж яриад байдаг ч юм уу. Ийм байдал үүсэх үе тэгэхээр эхлээд ярилцгал ёстой юм шиг байна. За миний хувьд бол өнөөдрийн ярианаас маш олон зүйл ингээд ойлгож авлаа. Харин зөвхөн одоо романтик мэдрэмжээс илүүтэйгээр маш олон төрлийн хариуцлага одоо юу гэдэг нь те сонголт гэдэг ч юм уу ийм олон төрлийн мэдрэмжүүдээс нийлсэн зүйлийг л хайр гэж хүмүүс нэрлэдэг байдаг юм байна. Энэ хичнээн ингээд романтик сонсогдож байгаа мөртлөө бас зарим харилцаан дээр бодит байх боломжтой гэдгийг ингээд биднээс бүгдээрээ нэгдэж штэ эцэгхийн хайр үр хүүхдийн хайр дээр бол үнэхээр хайр байдаг гэдгийг хэн ч үгүйсгэж чадсангүй магадгүй бусад харилцаан дээрээ найз нөхөр хосын харилцаан дээр бол байх боломжгүй биш үү гэдэг тал дээрээ бас ярьлаа бас хит их үгүйсгээгүй шүү манайхаа энэ сонсож байгаа хүмүүс нь бас гайх байдэ тий эднес ч одоо хүн дурлж үзээгүй хүмүүс биш юм уу эсвэл одоо миний нөхөр ч юм уу тий хүүе чи надад хайргүй мүү ч юм уу тий ингэж бодох үедээ гэс бас бодлоо тэгээд тийм бол биш тий бид одоо нөгөө чадхаараа ярилцлаа тий бас нэг зүйл ойлгох нь хайрын мэдрэмжийг амьдралынхаа ямар үед байгаагаа шалтгаалаад өөрөөр мэдэрдэг юм байна гэдгийг бас гинт ойлголоо. Түрүү нөө Пингүүгийн хэлсэнд те би жоохон залуу байх үедээ хайрыг илүү ингээд гоёор мэдэрчээсэн. Магадгүй те 20-25-аас ч юм уу ирэхээрээ хүн ингээд жоохон илүү тайван харилцаа хүсдэг болчтой шүү дээ. Тэрнтэй адилхан илүү релаксгэр юмыг ингээд юу хайр вэ гэдэг ч юм уу ингэж боддог ийм үе байдаг юм байна гэдгийг бас ойлгож авлаа. Тэгээд зөндөл олон хайр байдгаас өөрийгөө хайрлах хайр нь ер нь бол хамгийн чухал юм байна. Энэ өөрийгөө хайрлах хайраас эхлэлтэйгээр бусад хайрууд үүсдэг юм байна гэдгийг бас бидэд ярилцлаа шүү дээ. За та хэдийн хувьд ерөнхийдөө юу ойлгов даа? Миний хувьд бас ерөнхийдөө мэдээж хайр гэдэг зүйл бол байдаг бол яг итгэдэг бидний саяны хэлсэн шиг үгүйсгэх чадахгүй тийм зүйлүүд зөндөө байгаа. Тэг үгүйсгэж чадахгүй яагаад би мэдрэмжтэй байна гэж өөрөө мэдрэхгүйгээр мэдэрдэг зүйлүүд ч гэсэн байгаа тийм. Гэхдээ зөвөр яг хүмүүсээс хүсэж байгаа зүйл нь зарим үед жоохон бодит байхыг хичээгээрээ тийм. Тэр хайр гэдэг зүйлээ нэг жижигхэн зүйл дээр бити очиж зогсоогоорой тийм. Олон өөр чинь олон юмны нэгдэл болохоор өөр олон гоё юмыг харахад хичээгээрээ гэхдээ харлаа гээд хичээлээ гээд символтэй үнэхээр болохгүй байгаа нөхцөл байдалд бити очиж зогсоорой гэдэг өнцгөөс л ер нь бол ярих гэж айгүй хичээлээ. Тэрнээс биш ерөнхийдөө хайр гэдэг зүйл байхгүй өстой нэрээ гэсэн зүйл бол байхгүй тий. Тэгэхээр бүгдээрээ авахыг аваад гэх нэгээр тэгээд мөн адил бидний яриаггүй үнцэг мэдээж байгаа. Яриаггүй үнцэг байгаа бол доор комент үлдээгээрээ санал бодлоо хуваалцаарай. Би ч гэсэн өнөөдрийн ярианаас айгүй их ойлгож авлаа. Тэгээ хайр гэдэг зүйл чинь айгүй олон төрлийн мэдрэмжүүд, дээрэс нь итгэл, хариуцлага, тэгээд шийдвэр одоо сонголт юм байна гэдгийг ойлгож авлаа. Үгүйсгэж болохгүй хайрууд бас байдаг юм байна. Харин найз нөхөрлийн хайр, хосын харилцааны хайрыг бол биднээс бүтээд юм байна. Нэгэнт сонголт юм болвол тийм. Тэр бүтээж болж байгаа юм бол дэлгэрүүлж болд юм байна. Бас унтраасч болох юм байна гэдгийг ойлгож авлаа. Тийм болохоор өөрт байгаа хайраа хайрлж яваарай. Улам дэлгэрүүлж яваарай гэж хэлье. За баярлалаа.
За өнөөдрийн тийм яриагаар одоо бид хайр гэдэг зүгээр нэг догтлол биш өөрийгөө болон хүүхнийг ойлгох урт аялал гэдгийг бахан ч гэсэн ярилцлаа шүү дээ. Энэ дугаараас хэн нэгэн ямар нэгэн жижигхэн санаа авч үлдэж чадж байгаа бол та бүхэн өөрийгөө хайрлаарай тий. Бас биднээсийн өнөөдрийн энэ подкастны зорилго нь яг тэндээ байгаа. Энэ хүртэл сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаарт бид жаахан хүндхэн ч гэсэн хүчирхийллийн тухай ярилцахаар болсон байгаа. Тэгээд бас өнөөдөр орж ирсэн ялцгай бит найздаа маш их баярлалаа. Энэ цаг цаваа те маш завгүй хүн цаг цаваа ингэж гаргаж энд хүрэлцэж ирсэнд маш их баярлсан шүү ялцгай найзаа. Чиний өнцөг, чиний орон зай үргэлж дутдаг шүү найзаа. За намайг бас урьж баярлалаа. За энэ хүртэл сонсон бүгдэнд нь маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай. Баяртай.